За сайн бацгаана уу? Али Hot Mongolian podcast-ийн маань энэ удаагийн дугаар хэлж байна. Маш хүндтэй зоч орж ирсэн байна. Яагаад хүндтэй вэ гэвэл за миний хувьд заяа. Өмнө нь Австралид байр авна гэдэг талаар огт бодож байгаагүй. Манай Австрали найзууд айгүй хавдаг тэл би гоё юм уу гээл тэ байр авна гэвэл ерөөсөн Монголдоо л гэж боддог байсан. Тэгээд бараг жил мөлийн өмнөөс лүү дээ өөдөөгийн постуудыг хараад хүй аач болох юм уу гэд Австрали байр болох юм уу би одоо тэр үед чинь TR student биш байсан юм. Тэгтэл одоо энэхийн иргэн биш бол болно гэж үг гэдэг яг тийм асуултад харжсан. Тэгээд явандаа бол болох юм байна гэдгийг ер нь бидэнд багаар тий болно штэ болохгүй юм байхгүй гэдэг мэдээлэл ингээд хүргээд яваад исэн хүмүүсийн ер нь бас анхдагчуудын нэг гэж би өөдөг бодож байгаа. Тэгээд хамгийн түрүүнд зүгээр mindset-ээ солих айгуу чухал шүү дээ. Тий. Ямар нэг зүйлийг хийхээс өмнө болох юм байна гэдэг мэдэх. Тэрийг бол монголчуудад мэдүүлсэн явж байгаа гэж бодож байгаа. Тэрэнд баярлалаа. Шин зүйлс. Тэгээд welcome to the show. Намайг подкастт орж оролцуулж байгаад баярлалаа. Гэхдээ энэ зөвхөн одоо GD хоорондож бас энэ яг Австралид байгаа монголчуудын хэрэгтэй мэдээлэл болж чадах байх гэж найдаж. Тийм хамгийн ихний ямар ч байсан одоо миний хувьд гэвэл бүр юу ч мэдэхгүй байхгүй. Хаанаас хэлэх юм, яах юм, болох юм уу за болно гэдгээ одоо би мэдчихлээ. Гэхдээ яана гэж гингууд үнэхээр мэдэхгүй. Тэгэхээр яг бүр нарийн ингэж байр авах хүртэл юм ярихгүй ч гэсэндээ ер нь бол ойр зургийн ийм ойлголт байд юм уу, ийм визтэй бол ийм юм уу гэдгээ бол мэдээд авчих байх гэж бодож байна. Тэгээд өөдөөгийн маань хувьд бол одоо iPan гэдэг үйл хөдлөх хөрөнгөний компанид ажиллаж байгаа тийм. Ажиллаад 1 жил болж байгаа гэж бодож байна. Тэгээд ер нь өөрийгөө танилцуулах ямар мэргэжилтэй вэ? Тэгээд ажлынхаа талаар энэ төр яриад. За намайг Тишнэмийн өвдөлмаа гэдэг шорт нэмнүүд бакалавра академист Монголд төгссөн. Мастер болохоор Western Sydney хамгаалсан байгаа. Тэгээд яг сургуулаа төгсөөд энэ iPan-д 1 сар орчим дадлага хийж байгаа. Business developer manager гэдгээр ороод одоо тэг жил болоод байж байна. За nice. Одоо ингээл ер нь оронгуудаа л баг монголчуудаа мэдээлэл хүргэж эхэлсэн шүү дээ. Хүшээ манхаа ийм байд юм байна шүү дээ. Ингээл те. Өмнө нь яг надаа яаж юм яг өөдөөгийн л ингээд нөгөө өөр хүмүүс биччихсэн байж магадгүй мэдгүй. Ямар ч гэсэн хүрсэн нь тэгээд эргэн тойрны манай найзуудад ч гэсэндээ ийм байд юм байна гэж хүрсэн нь яг өөдөө байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бас нөгөө энэ талтай айгу өөрөө сонирхолтой дуртай байх шиг байна гэж бодож байна тий. Тэгээд ер нь нэлээд олон монголчуудаа ч гэсэндээ энэ байр авахт нь тусалсан байгаа шүү дээ. Тий. Яг нөгөө ишээ орохоос өмнө сургуулаа төгсөөс өмнө яг үйл хөдлөх сонирхолтой санагдаж эхэлжсэн л та. Энэ талаараа бас бол гоё юм. Гэтэ яг бас яаж ч эхлэе ямар ч тэгэж дөнгөж оюутныг хин чаанч ажилд авах юм гэж боддог гэсэн чинь харин яг захирлыг ментор таньдаг болж таараад тэгээд ингээд дадлага хийгээд үзье гэд. Яа тэгээд харин бүр боломжтой санагдаад цаашаа захирал маань санал тавиад тэгээд ажилд орчихсон. Одоо компани тухайд бол iPan буюу International Property Agent Network ингээд олон улсын үйл хөдлөх хөрөнгө зөрчилтэй агентлаг. Тэгэхээр манайх нөгөө external agency гэсэн яг болтраас нь шууд хэрэглэгч рүү хүргэж зардаг. Тийм компани бас доторх ялгаа энэ дээр ч мэдгүй шүү дээ. За одоо тэгвэл өөдөө нэг өөрийгөө нэг өнгөртөө одоо хамгийн амжилттай тий манай Монгол хүн ийм байр авсан шүү гэдэг нэг гоё тэгэх юу бид нарт ингээ гоё нөгөө inspiration өгөх тийм жишээнүүдээс дуртал юу вэ? Яг ажилд ороод эхний хэдэн сар хүмүүст уулзчих. Тэрний хамгийн анх хэлж уулзсан нэг залуухан хоёр ус маань Олимпик паркт байраас. Тэгэл ийм амархан юм байна гэж бодсон би ч гэсэн өөрөө болох юм байна гэж бодсон. Тий. Би ч өөрөө бас яг ямар ч туршлагагүй мэдээлэлгүй байгаа учраас ингээд амар холын санагдаад байгаа юм чинь хэдэн $100 яаж ч өгөх юм гэсэн чинь хараа болчихсон юм бэлээ. Тэгээд тэрнээс цаашаа бол ерөөсөө ингээл баг тий зах дээр 8 чигээд байгаа мó. Юу ч болоод байгаа юм гэмээр. Айгуу гоё болсон. Хамгийн ихний л уусан гараа болчиход шүү дээ тий. Тэр нь айгуу чухал байсан байна тий. Ер нь тэр өөртөө бас батлах хэрэгтэй шүү дээ. Өөртөө ч гэсэн батлах хэрэгтэй. Өөрөө ч итгэл өнөштэй гэж бас нэг тухайн юм дээр
илүү одоо итгэл үнэмштэй хандаж одоо илүү дур сонирхолтой ажиллана гэдэг шиг тийм болсон юм дээр. Тэгээд тэр хоёр доо одоо найзлагдчихсан. Oh nice. Тэгээд яагаад энэ дугаартаа хамгийн түрүүндээ үйл хөдлөлийн талаар оруулъя гэж бодсон бэ гэвэл нөгөө подкаст хийгээл career coach энэ хийнгүүт хүмүүс амар цогц мэдээлэлтэй гэж бодоод байдаг. Тэгээд өмнө нь болохоор ингээл визний талаар амар асуудаг байхгүй. Энэ виз ямар вэ? Ингээд шалгуур нь юу вэ гэж мгээл яг нэг тийм миний виз гарах уу гэж бараг тэгэж асууж чатарч ирдэг. Тэгсэн чинь нэг юм анзаарсан чинь яг сүүлийн үедээ бараг л сүүлийн 6 сар байр авах талаар мэдхүү гэж ойр төрний найзууд ч тэр те манай подкаст сонсогч тэр айгүйх асууж эхэлсэн байхгүй. Би битэр чинь бүр no idea те за болдог гэсэн л гэхээс ш өөр ямар ч үг ахгүй. Тэгэл за ямар ч байсан ихний нэг дугаартай мэдээж маш их мэдээлэл байгаа. Өөдөө маань бол бүр дотор ингээ задлаад баг ингээ модны салаа шиг юм надад бол ингээ тайлбарсан дээр би хоёулаа подкаст дээр яри аль болох ингээд базаад тэгээд одоо визний төлөөсөө жишээ нь хамаарад өөр гэж байгаа юм тий. Тэнгуутаа дотроо татвар нь ямар байх юм зээлийн хувь гэл ингээд амар тийм салаа байд юм билэ. Тэгэхээр хамгийн түрүүнд байр авч байгаа хүмүүст ямар одоо terms гэж ярьж тий нэршлүүдийг мэдчих хэрэгтэй. За тэгээ хамгийн түрүүнд хэлчихье. Бид нэг биш нэгдгээд байр авах боломжтой. За нэг дуруу. Үгүй. Дараалал ингээд дараалал үе шатлалтай явна гэсэн. Тэгэхээр эхлээд анхны байраа авахад яаж эхлэхээс ярив те. Тэгээ. За хамгийн ихэнх асуудал студент визтэй хүмүүс байр авч болох уу гэж асуудаг. Нийтлэг энэ хамгийн түрүүнд асуулт. Тэгэхээр болно гэж хариулна. Юун дээр ингээд гацаад жоохон ингээд хүндрэлтэй болоод ирнэ гэхээр ер нь мөнгөөрөө хин ч юугаа чих нь хинт ч хамаагүй юугаа ч ямар ч юм хийж болох байхгүй. За бидний тухайд яагаад юм гэхээр энэ нөгөө кэшер буюу тэр чигт ингээд хөдөлж авах юм илбэг байдаг. Тэгэнгүүт бидний тухайд хөвчлэн нөгөө доллар төгрөгийн хашнаас болоод бидний бас нөгөө орлогын асуудал ингээд зээл мэдээж авсан тий. Тэгэхээр зээлэн дээр л ялгаа гараад байгаа. Байр бол авч болно. Хэрвээ яг бэлэн үнэхээр яг бэлэн ингээл мөнгө тоолоод өгье гэвэл ус нэг багийн подкастын хэрэг болох гэдэг шүү дээ. Ер нь тэгэл авчихл юм байна. Төлчих юм байна. Тэр нь байхгүй. Тэгээд зээлэнд хамрагдъя. Mortgage тий. Mortgage-ийн зээлэнд хамрагдъя гэвэл яах вэ гэдэг талаар за одоо ярих чинь зээлэнд хамрагдъя гэх юм бол юу нэг ерөөхдөө хамгийн доод нь яг single энтхийн иргэдэн болохоор single инээ дээрээ гэвэл араас доош хувийн урьдчилгаа өгөөд баг 90 гаруй хувийн зээл аваад байх боломжууд байдیں۔ Гэтэ тэд нар нь бас төвхтэй бүртстэй болно. Гэтэ ер нь бол 10% урьдчилгаа 90% зээлээр авч болно. Student visa болов? Үгүй. Энтхийн иргэдэн. За тэгэнгүүт дараагийнх нь бид нар энтхийн иргэд биш те. Зүгээр ажил хийдэг хүмүүс байлаа гэхэд яг бүтэн цагаар орлого нь аль биесний орлогоор болдог. Одоогийнхоо орлогоор зээлээ мэдүүлээд авах гэх юм бол бүтэн цаг гэдэг нь 740 цаг хэлж байна. Тэгэх юм бол 90-ээс юу вэ? 10-аас 30% урьдчилгаа бэлдээд 70-аас 80-90% зээлэх боломжтой гэсэн. Тэгэхээр тэр нь яг тухайн таны материал, тухайн таны орлого ямар хэмжээний зээл хүсэж байгаа тэр зэрэгс бас болно гэсэн. Ерөнхийдөө 80% дээр зээл илүү их хэлбэр гардыг. Урьдчилгаа нь 20% байвал. За тэгэнгүүт урьдчилгаа нь 20%, зээл нь 80% авчлаа. Тэгээ дээр нь үйл хөдлөлийн нэг татвар өгдөг. Төлөхстой татвар. Энтхийн иргэдэнд 4% төлдөг. Хэрвээ та PR-гүй болон citizen биш л болвол экстра 8% буюу нэг 12% татвар төлөхстой. Энэ зөвхөн NSW буюу Сиднейд ярьж байгаа татвар нь. Тэгээ мууж болгоноос өөр баг шүү дээ. Тийм, жоохон өөр болоод ирнэ. Гэсэн. Тэгэхээр үйл хөдлөх авахд урьдчилгаа 10-30%, татвар нь хэрвээ та PR-гүй болвол 12% татвар төлөх нь, PR-тай бол 4% татвар төлөх нь. За 8% зүрх гарчиж шүү дээ. Тийм бол тэгэхээр амар их юм байна. 600 мянган ч юм уу байр гэхэд чинь л 8% гэж амар өндөр болчих юм шүү дээ. Тийм, нэлээд өндөр болчих юм. За тийхтэй эндэргээ тойшоо суух уу хэдүүлээ. Яах вэ? За одоо жишээ нь чи хэвчлэн за ковидос болоод баг 2-3-аас дээш жил амьдэрсэн хүмүүс байгаад байгаа шүү дээ. Тийм ирэхгүй байгаад байгаа. Тэр хүмүүс чинь бид нар чинь бүгдээр ингээд ихэнх нь ингээд
одоо ихэнх түрээсээ л амьдарч байгаа. Тэнгүүд түрээсээ яг жилд хэдийг өгч байна. Эрснээс хойш түрээсэндээ яг хэдийн хэмжээнд зарцуулж ингээд бодохоор угсаа амар их тоо гардаг те. Тэр чинь ализны урьдчилгаа болсон үү те. Тэгэл ингээд ализны тэр хэрэг мөнгөө ингээд үйл хөдлөх рүүгээ өөрийнхөө үйл хөдлөлөөр оруулсан мэл ализны одоо үйл хөдлөлт өөрийнхөө байранд амьдрах гэдэг шүү дээ. Тэгэхээр хэдийн хэрэг хэмжээний тэр татвар төлж байгаа ч гэсэндээ юу байхгүй юу? Цаашаа түрээсэндээ бас хэдий төлж байгааг тооцох хэрэгтэй байхгүй юу? Түрээс үл шууд зардал болчиход шүү дээ. Тийм, шууд зардал гэж. Татвар бол яг хөрөнгө оруулалтын нэг хэсэг болж болох гэдэг тийм. Тийм, нэг хэсэг хувирч болно. Тэгэхээр зээлийн одоо тэр татварын тэрийг болохоор одоо түрээсэнд өгж байгаа мөнгө чинь хизээж орж ирэхгүй тийм. Тэнгүүд бид нар ингээ үйл хөдлөл өөрийнхөө үйл хөдлөлийг авчаад тэрэндээ ингээ мөнгө зарцуулж байгаа чинь тэр чинь хичнээн мөнгө зарцуулж байгаа ч гэсэндээ ялгаагүй л түрээсээ тавьж байгаа шүү дээ. Гэхдээ тэр үйл хөдлөлч өмнө нь өссөн шүү дээ үнэлгээний явдаг. Тийм учраас тэрийгээ бас бодох хэрэгтэй. Гэхдээ ч одоо надаар тэрийг тайлбарлахгүй бүгдээрээ л мэдж байгаа учраас одоо энэ дараагийн шүүш шүү. Яг үүндээ мэдэхгүй байгаа байхгүй. Одоо жишээ нь би ингээд хүмүүсээ тооцоод би ингэж бодлоо. Хойлоо яг зүгээр л нэг мэдээж бүх хүмүүсийн кейс нөхцөл байдал өөр тий. Гэхдээ зүгээр жишээ нөх хүмүүстэй ингээд арай тодорхойлох үүднээс яг нэг жишээг аваач. За тэгэнгუთ ер нь хамгийн хямдхан тэгээд шинэ байр нэг өрөө нэг bedroom байр гэхээр 500-тай 600 таа. Локейшнээс болно. 600-тай нэг 600-тай 2 бед ч байж болно, 1 бед ч байж болно. 600-тай 2 бед ханаас авах гэхээр Ливерпул, Роуз Хил энэ гээд хотын төвөөс жоохон зайтай болоод ирж байна. Тэднээс 1 bedroom, эсвэл 2 bedroom авч болж 1 bedroom 430 дараа хийсэн. Зүгээр нөгөө арай тооцоход амархан үднээс нэг тоо бодонготой 500. За тийм. Жишээ нь 500 мянган долларын үнэтэй. За нэг байна уу 2 bedroomтэй. Хаана гэдгээс хамаарат байр авах гэжлаа. Тэнгүүд би одоо ингээд хүмүүсээ тооцож үзэж байгаа байхгүй. Өөдөө ярьж хоорондоо 500 мянган 8% татвар гэж зөвхөн. Тэгэхээр зөвхөн л одоо Австралийн иргэн биш байсныхаа төлөө 40 мянган долларын зөрүү татвар төлөхөр байгаа. Тийм. Тэгэнгუთ нөгөө талаас танад ийм их судалгаанууд байд юм. Одоо ялла зөвхөн хүмүүс жоохон ойлголт өгөхийн тулд rent-нд жилд хүн дунджаар Австралид хэдийг төлд юм байна ч юм уу тий. Тэр судалгаа юу гэдэг юм бол би яадаг судалгааны зөндөө байгаа. Гэхдээ яг одоо хэлийг гэхээр цээжээ санахгүй байна. Зөвхөн би яг өөрийнхөө кейстэй гэхээр би одоо 400 долларын түрээсэнд өгч юм тий. Тэнгүүд 52 дөржүүлэхэр чинь 21 мянга бараг болчих тий. Тэгэхээр 2 жил хэрвээ за гээд хойшлуулчих юм бол тэртээ тэргүй энэ илүү төлж байгаа доторынхаа мөнгөө эзрэнд өгөө зардал болгоод дууссан юм байна. Тийм байна тий. Тэгтэл 2 жилийн хугацаанд хэрвээ авцсан бол үйл хөдлөгч яаж өсвөө? Тийм чинь бас 500 маань бараг 600 мянга болчих жоох. Тийм. Хүн авс тий. Тийм боломжтой. Яг боломжтой. Тэгэхээр ер нь бол тийм ээ яг ингэж тоо гаргаж ирэхгүй болохоор базар байна. Амар хэцүү байна гэд баг нэрнгээсээ болох гээд байгаа хгүй тий. За тий PR болохоо хүлээгээд гэтэл 5 жилийн дараа хэрвээ би PR болохвол 20,400-аар төлж байгаа. За тэнгууд одоо ингээ хэдэн хүүхдгээс хамаараа 400-аас илүүч байж болно шүү дээ. Тэгэхээр зөвхөн 400-аар үржээд 5 гэхэд 104 мянгаыг зөвхөн бид нар рентнд төлөөд босч байгаа юм тий. Тэгэхээр ер нь бол гоё гэр бүлүүдч тэр синглүүдч тэр тэ сайхан бодоод сууж агаад нэг сайхан бодоод үзмээр юм байна тий. Та цагаа аягүй сайн гарах хэрэгтэй. За тэгэхээр яг надаас яг хэд гарах юм? Тийш дээ нэрээ. За 500 юм байна. Визтэй болвол би урьдчилан хийдэг үү, зээл хийдэг авчихгүй. За студент визтэй болвол та ингээд 30% урьдчилан, 70% зээл, 12% татвар, 2-3% зардал гарна. За студент визтэй болоод ирэхээр ихэнх байгууллагууд максимум 65-70% зээл өгнө гэдэг. Тэгэхээр 70% зээл гэж юм бодсон дээр. Тийм ээ тий. Баталгаатайгаар. За тэгэхээр нөгөө татвараа Сиднейд авч байгаа шүү дээ. Тийм Сиднейг л яри тий хэлээ өгч байгаа. Тийм байна. За байр ахад нөгөө бусад зардлууд гадаг нөгөө аппликейшн зардал, хөнгөлөгч авах зардал, инээ тэр одоо strata fee инээ тэр гэдэг юм нэг зардал гарна. Тэрнийхээ экстра мөнгө буюу 2-3% бэлдсэн байх шаардлагатай. Тэгэнгүүт 30 дээр 12
дахиад 2-3 гэхээр 45% урьдчилгаа баг хэрэг болчихж байгаа юм. Тийм ээ тий. Тийм. За тэгвэл тэгэхээр 3%-аар нь зарна. Бусад зардал нь арай өндөрөөр нь тооцоо үзчихье. Тийм. За өөдөг ярьж хахад би зүгээр ингээ тооны машин дээр үзээд байгаа хгүй. За тэгэхээр задаргаагаа ярьж үзье те. Тэгэхээр яг та нарын сонирхож байгаа байрны үнээс хамаарна. Гэхдээ яг хамгийн боломжит нь хямдхан гэх юм бол 500 мянган байр. 30% урьдчилгаа гэх юм бол 150 мянга ер нь бол тань техникийн ээлжинд зөвхөн урьдчилгаандаа өгөхөд бэлэн байх хэрэгтэй байна. Тэгээ 350 мянгаыг банкнаас зээл авах юм байна. 12% татвар нь 60 мянга болж байгаа юм байна. Тэгээд 2-3% бусад зардал гэхээр нийт 15 мянга болж байна тий. Тэгэхээр нийт нь яг хамгийн ихэнд татвартайгаа ингээд авсан зээлээсээ татвар төлж болохгүй шүү дээ. Үйл хөдлөхөөсөө яг үйл хөдлөлийн үнэлгээнээс л татвар. Тийм байна. Окей. Тэгвэл ингээд 150 дээр нэмэх нь 60 нэмэх нь 15 гэхээр 500 мянган байрыг авахын тулд танд 225 мянга $1. Ер нь хэрэг болж байна. Бараг минимум шиг үү. За ер нь дунджаар. Тэгэхээр авч байгаа байрны маань бараг тал нь юм шүү дээ. Ер нь бол тал нь ихний ээлжинд яг бэлнээр байх хэрэгтэй болох нэ. Тийм. За тэгтэл $220 мянган нэг дургнаа гэдэг өгөх. Одоо залуу гэр бүлүүд ялангуяа чадал байгаа юу? Тийм шүү дээ. Байгаа ч хүмүүс байгаа л байгаа хүмүүс байхгүй ч хүмүүс байна тий. Байхгүй ч хүмүүс шүү дээ. Тэр хүмүүст яах юм? Яах вэ? Тэ? Тэд нар тэгтээ бас боломж байгаад байна. За яана гэхээр ашиглалтанд орсон баримт пад гэд ингээд өгөх хэрэгтэй. Ашиглалтанд ороогүй бол 2-3 жилийн дараа ашиглалтанд орно гэж байгаа бол 10% өгөөд захиалга хийчих байгаа байхгүй. Энэ дээр захиалж чинь тэнгүүл 2 жилийн дараа тэр барьцыг зах зээлийн үнэлгээр өсөөд явангууд ингээд үнэлгийн өсгөтөд 2 жилийн өмнө гэрээ хийсэн үн 2 жилийн дараах зарах үнэ ер нь өөр байгаа шүү дээ. Тэгэхээр та тэндээс сууж чинь гэсэн. За хоёул нэг 500 мянгаар ярий. За тийм. За дахиад нэг 2-3 жилийн дараа ашиглалтанд орох байр байна. За бас адилхан 500 мянга гэж бодъё. 10% нөрчилчих үү те? Тийм. Оюутны визтэй 10%. За. Тэгэхээр $50 мянган одоо төлчих нь байна. Тийм үү? Тийм. За тэнгууд энэ өнөөдөр гэрээ хийлээ гэж боддог. Энэ гэрээ хийсэн өдрөөс 2-3 сарын дотор татвараа төлөх ёстой 12%. За дээр нь нэмэх нь тэр нөгөө 2-3% задлыг чинь 1-2% нь одоо гарна. За. Тэгэхээр яг 2% л үзье тий. Тийм. Яг одоо танаас 10 дээр нэмэх нь 12, нэмэх нь 2, 24% урьдчилгаа хэрэг болчихно гэсэн ашиглалтын юм байна тий. Тэгэхээр ашиглалтанд ороогүй бол эхний ээлжинд 115 мянга хэрэгтэй. Шууд 100 мянгаар бол буурчиж байгаа юм байна л да тий. Татвар нь бол угаасаа ялгаагүй 12%-аар байж байгаа юм чинь. Татвар ялцчихгүй урьдчилгаанаас бараг өндөрлөлт төлөх юм байна л да. Гэхдээ дахиад бид хэдүүлээ бодож үзэж байгаа шүү дээ. Рент нь хийдэг төлж байлаа. Одоо 115-ыг яхав яаж игээд гаргачих юм бол бид нар 5 жил рент төлөөд амьдрахад 100 мянга бараг зардал төгчөд байгаа шүү дээ. Хэрвээ тийм боломж байгаа юм байна. Тэгэхээр санхүүгийн тооцооллыг хийгээд гэр бүлийнхээ хатагаа ярилцж агаад санхүүгийн тооцоол руу үнэхээр болон 2 жилийн дотор би үлдэгдэл урьдчилгаа бэлдэж чадна гэж төлөвлөж байгаа бол ингээд явах нь илүү дарамт багтай илүү одоо та цаг очно гэсэн үг. Тиймээс одоо 2 жилийн дараа би 2 жилийн дараа мөнгө цуглуулж ашиглан төрсэн байр авъя гэхээр нэг дор дахиад мөнгө өгөхгүй. Тэгтэл тэр байрны чинь үнэлгээ 2 жилийн дараа өөр болчихно. Таны бэлдсэн одоо харьцуулж байгаа урьдчилгаа чинь тэр үед дахиад өсөх ёстой байхгүй юу? Тийм байна. Тэгэхээр тэг мөнгөний ханшаараач тэр яваад гэсэн. Тийм инфляцаараа өнөөдөр 50 мянга. За тэгвэл за над чи удаан ойлгох хүмүүс байж магадгүй. Би давтаад нэг хэлье. За одоо ашиглалтанд ороогүй байгаа төсөл байна тий. Тэрийг би одоо авах юм бол 10%-аа төлөөд за байрны маань үнэлгээ 500 мянга гэж бодоход одоо 50 мянгаыг төлөөд бүх татвараас одоо төлчих юм байна. Тэгээд жоохон зардлаа төлнө. Тэгэнгუутаа 2 жилийн дараа үлдсэн урьдчилгаагаа би өгнө. Тэгтээ тэр үед бол татвар нэмж төлөхгүй нэ шүү дээ. Үгүй. Тийм. За тэгээд зээлийн хизээ авах гэдэг байгаа. Тийм ашиглалтанд ороогүй. Тэгсэн чинь зээлээ ингээд энэ болохоор ингээд захиалга хичээл ингээд төр орхичихно байхгүй. Та тэр хооронд ашиглалтанд орох хүртэл нь үлдсэн урьдчилгаа бэлдэнэ. Хэрвээ тэр өдөр хүртэл студент визтэй байх юм бол 70% зээл ингэж тооцоолоод үлдэгдэл 20% урьдчилгаа тэр өдөр бэлдэнэ. Тэнгүүд за жишээ нь одоо өнөөдөр 2022 оны 3 сар байлаа хэд 2024 оны 9 сард ашиглалтанд орох байр байлаа хэд
тэр өдрөөс 2-3 сарын өмнө зээлийн хөцөлтөж эхэлнэ гэсэн. Ягаад тэгэхээр нөгөө зээлийн pre-approval нь гараад ирчихээр тэр нөгөө 3 сарын юутай гэдэг аахгүй хүчтэй гэдэг pre-approval. Тэгэхээр төхүүлж байгаа зээл 2-3 сарын. Тэгтэл нөгөө зээл гарахгүй л яах вэ гэж асуусан. Тийм. Тэгэхээр болоо гэдэг. Тийм гарах болоо яах вэ? Тэгэхээр тэрэн дээр чи ингээд брокерууд ингээд мэргэжлийн хүмүүс байгаа бас дээрэс нь манайхаар дамжуулж болно бас брокерийн дахиад Монгол залуучууд маань нэг мундаг болсон шүү дээ. Тийм хүмүүс зөнтөөгөө тэднийгээ ч холбогдоод ингээд асуучулна эсвэл надаар бас ингээд дамжуулаа бүх юм хэлсэн ч болно. Энд дээр нэр гээс дундуур нь зашаал дээл явж байгаа. Өөдөөдөө нэрээ маш их баярлж байгаа. Энэ бол зөвхөн танахаар дамжуулахад биш, ерөнхийн нийт зах зээлийн мэдээлэл шүү дээ. Тэгэхээр энэ мэдээллийг авсан хүмүүс маань өөр өөдөө дээр ирээд цаашаа үргэлжлүүлээд нарийн асууж болно. Эсвэл өөр хүмүүсээр туслаад өөрөө судлаад хашаач явж болно. Тэгэхээр энэ бол ер нь өөдөөс ингээд өгж байгаа гоё мэдээлэл бэлэг байна. Бид нарт баярлаа. Гэхдээ дараа нь би яагаад над дээр ирэх тийм онцгой шалтгааныг тайлбарланаас За тэгээ заяа. Тэр хамгийн их тайлбарлана яг. Тийм. Хэвчтэй тэрийгээ бас хийх хэрэгтэй шүү дээ, тийм. Окей. Тэгэхээр 2 шин дараа тэгээд юугаа хөөцөлдөх нь байна студент дээр. Тийм. Брокерууд дээр туслуулна гэдэг чааш тий. Одоо хуульчин дээр авна шүү дээ. Тэр маань энэ 2-3% зардалтай орцсон уу? Брокер дээр бол мөнгө өгөхгүй. Хуульчин дээр болохоор ингээд манайтай хамтарч ажилладаг хуульч байгаа. Тэд нар дээр зөвшөөрж болно. Эсвэл та өөрийнхөө мэддэг таньдаг хуульчаар эсвэл өөрөө хямд хуульч олж болно. Гэхдээ тэрэн дээр бас би юу гэж зөвлөх вэ гэхээр үйл хөдлөлийн гэрээ хэлцээр дээр мэргэсэн хуульч олж ажиллах нь зүгээр. Ягаад гэхээр хуульч чинь таны өмнөөс юу гэж юм тэр хуульч чинь үнэн зөв гэрээний дагуу яг хуулийн дагуу таны гэрээ явагдаж байна уу? Таны өмнөөс цаад буйлдэртэй харилцаа таны эрх ашиг хамгаалах байхгүй юу? Дээрээс нь таны тэр гэрээн дээр чинь ингээд танд хэлэх ёстой бас эрсдлүүд байгаа шүү дээ. Яг ер нь бид нэг гараад талхсан ч эрсдэл байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгтэл яг тэрэн дээр ингээд эрсдлүүдийг чинь тайлбарлаж байна. Ийм болвол энэ, тийм болвол тийм таны эрх хөрөг тийм энэ буйлдраас яаж байгаа эрх хөрөг юм байгаа гэдгийг аягүй сайхан тайлбарлаж өгөөд бүх юм хууль энэ Австралийн хуулисын дагуу явагдана гэсэн. Тэрэн дээр хуульчд мөнгө өгж байгаа. Тэгэхээр энэ бол аягүй. Тэр нь гэхдээ одоо хоёулын энэ тооцож байгаа зардалт маань орчиж байгаа юу тий? За. Тэр ер нь л бол энэ 2-3 та нийт ингээд бүх нөгөө нэг жижиг сажиг зардлуудаа нийлүүлээ оруулчихаар өөр бас нэг юм тэндний surprise-уд гарч ирээд гэх юмгүй байгаа юм тий. Тийм. Окей. Өөр студент дээр тэгвэл нэмэх юу байна? Одоогийн байдлаар та student visa-тэй. Тэгэд энэ student яагаад заавал student гэдгийг онцлоод байна гэхээр зээл авахд заавал 30% ер нь хичээд байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр ашиглалтанд орсон байр авах юм бол ер нь л бол харж байгаа байрныхаа нэг 45%-ийг нь шууд бэлнээр өгөх хэрэгтэй болох нэ. Дунджаар тэрийг харах нь байна. Харин одоо ашиглалтанд ороогүй төсөл байх юм бол нэг 20-23%-ийг нь яг одоо өгөөд тэгээд үлцэнгийн 2 жилийн дараа өгөх нь. Заавал ер нь бол яг 2 жил үү төслөөс амгаланд орох үед нь таны одоо манай дээр болохоор 20 гаруй би бараг 300 төсөл байгаа байхгүй. Тэрийг нэг бүрчлэн ингээд адвертайз хийх ингээ ямарч боломжгүй. Тэгээд нэг ирж мэдээлэл аваа гэдэг юм байна шүү дээ. Тэгэхээр тийм шүү дээ тий. Тэгэхээр бид нар ч гэсэн хаанаас гуйлдах юм бэ? Тий. Амар хэцүү чи ашиглалтанд орох гэж буй байрыг англиар юу гэдэг ингээд байхгүй. Completed гэнэ л дээ яг. Тийм тэгэхээр одоо за бас дахиад нэг юм асуулт асуусан. Тэгтэл ашиглалтанд яг хугацаанд орох уу гэж асуув. Тийм шүү дээ. Одоо Монголд бол ялангуяа тий. За тэгвэл та эхний хэл чинь за чи нөгөө байран дээр ярьж байгаа шүү дээ. 2024 оны 9 сард ашиглалтанд орно гэд буюу 3 дугаар хуулийн төсөл 4 дугаар 24 оны 4 дугаар хуулийн ихэнх үед орно гэдэг чинь. Тэнгүүд тэр үедээ ингээд орохгүй байж бас болно шүү дээ. Ямар нэгэн шалтгаан эсвэл одоо ковид ч юм. Тийм. Тэр тэхгүй болол нөгөө барилгын sunset date гэж үүдээ. Тэрийг хамгийн чухал асуух хэрэгтэй. Та над дээр очихгүйсэн ч өөр хүн дээр асуух. Яг энэ барилгын sunset date нь хэзээ вэ? Sunset date буюу хамгийн estimate хугацаа гэдэг байхгүй юу? Хэрвээ тэр өдрөөс өмнө тэр байр ашиглалтанд ороод танд төлөвлөж өгөхгүй бол та мөнгө буцааж авах хууль ёсны хэрэгцээний дагуу ирэх бийдээ. За. Гэтэ яг одоо нэг 2 ланы дараа орох чинь та ингээд ячаа гэх юм бол мэдээж хүлээгээд орсон дээр болно л да. Яг тийм ирэх үүрэг байгаа. Дээрээс нь тэр барилга бүр баригдахгүй болчихвол яах вэ? Тэгэхээр одоо нэг газар нь орчвол яах вэ? Бүр муугаар бодъё л да. Тэр хамгийн муу кейс бүгдийг л ярий те. Хамгийн муу кейсээ бодъё те. Тэгхийн бол одоо ингээд та хуульч авсан тэр буйлдрын чинь хуульчтай
танай хуульч ярьцж байгаа байхгүй. Тэнгүүд энэ дундын даасанд орж байгаа. Тэр буйлдэр чинь таны урьдчилгаан дээр гар хүрэхгүй. Тэгэхээр дундын даасанд орчиж байгаа учраас та ингээд яна би ингээд барилга маань үнэхээр одоо Монгол шиг төсөөлөд авахгүй байлаа гэж бодоход та ингээд аюулгүй мөнгө буцааж авах хуулисын хэрэгцээнд буцааж бүр кэнселсэн ч гэсэндээ тий. Nice. Тийштэй энэ миний ч гэдэг яг үнэ. Тийм учраас нөгөө хуульч авч та хуульчид мөнгө төлж байгаа тийм биш үү? Тэгэхдээ энд бол бараг 99% тай ашиглалтанд орноо. Найдвартай яг махан Монгол бас жоохон ингээд зарим ингээл алга болох эсвэл хугацаанд авахгүй баг ингээд 5 жил болох мэл тохиолдол бас тийм билээ. Тийм учраас яг тэрийг ингээд сануулад хэлчихье. За тэгвэл student visa дээр тэгвэл ийм байх нэ дүгнэхэд тий. Өөр нэмэх юм байгалаа. Өөр одоо тэл нарийн ширээ яг өөрийнхөө нөхцөл байдлаа. Одоохондоо болно цаашаа бол дахиад зээл дээр зээл авахд явах вэ гэж асуунаа. Зээлийн материал энэ төр байгаа шүү. Зээлийн материал энэ дээр болохоор бас над дээр ирж иж мэдэгдэн. Ер нь гэхдээ нөгөө яг зээлийн материал бол бараг л одоо нөгөө орлогын баталгаа энэ зэрэг зур хойлоо бүр сүүлд нь базаад нэг ерөнхий хэлчихэд тэгээд уус хүн болгоны кейс хоёлын ялч хийгээд шал өөр байгаа шүү дээ. Тийм чинь яг өөр өөрийнхөө кейсийг бол илүү нарийн л ирж ижиг ганцаарч хэлж асуух хэлт дээ. Окей. За тэгвэл адилхан эндхийн иргэн биш мөртлөө бас оюутан биш байвал зээлэнд өөрчлөлт орох уу? Арнаа. За тэрийг үзье. За оюутан биш бүтэн цагийн ажиллах хэрэгтэй. За ТФ-ийн юм уу EB-нээр ажиллаж байгаа. Татваржид болохоор мэдүүлдэг. Аль биесний орлого. Одоо maaхан кэшэр хийж хэлдэг шүү дээ. Maaхан жилтгүй ер нь угаасаа л нийгэм тийм байгаа шүү дээ. Кэш ажиллаж байгаа. Тэгэнгүүт аль биесний орлого нь яг орлого чинь таны хүсэж байгаа зээлийн хэмжээнд дүүцгүүц байх юм бол та 80% зээл авч болно. Тэгэхээр 20% урьдчилгаа өгөөд 12% татвар өгөөд 80% нь 10% зөрүүтэй болж шүү дээ. Тийм 80% зээлээд дахиад 2-3% зардал гарна. Тэгэхээр ер нь зээлийн маань хувь бол ер нь 10%-аар өсөж байгаа юм тий. Тийм. Тэгэхээр нийт зардал маань бол юуны жижиг зардлуудын нийлбэр бол адилхан нэг 15,000 орчим байх нь. Бань хүнээс дагаад өөр бол 500,000 дараа битэр яваа. Тийм бас санаарай. Тийш дээ. Тийм. Манайх одоо сая долларын байр авах гэж 15,000 гэсэн зарлаг явж байгаа. 30,000 болох нь шүү. Тэгэхээр 500,000 байран дээр яриад. Тийм 500 дээр л яриад байгаа. За тэгвэл 20% урьдчилгаа гэвэл 500-ийн байр авахын тулд $100,000 яг зөвхөн урьдчилгаанд өгөх нь. Тэгээд 400-ийн бол ер нь 50,000 зураг гарах нь шүү дээ. Оюутан визтэй, оюутан биш визтэй байсан ялгаа нь бол ер нь урьдчилгаан дээр тэгж гарч байгаа юм байна. Тийм яг татвар дээр л нэлээх өгөн. Тэгэхээр урьдчилгаа 20%, татвар 12%, 3% зардал гэхээр 35% урьдчилгаа болчихж байгаа. Тийм байна. Шууд ашиглалтанд орсон байр төлхөөрийг аваад нүүж орно гэх юм байна. Яа, бас л гой сонсогч шүү. Өөр мөрийнхөө байранд амьдраад хан мандаа ингээ зураг өлгмөр нь шүү дээ. Хан мандаа ирээч мэрэн шүү дээ. Битэрийн ажил одоо амьдардаг байранд өмнө нь ерөөсөө амьдарч байгаагүй гэд уг амар гоё л дээ энерги ингээл нармаар амар гоё. Даанч бүр ингээ юунд ч хурцлахгүй зэ. Үнэхээр яг ингээл анхны амьдарч байгаа хүмүүс нь болохоор амар хэцүү. Тэгэл би чинь ажлын тэнд ингээл зураг мураг өлгмөр бүх газраа л нэг зураг нэг юм л өлгөөл ингээл хадчмаар санагдаад амар хэцүү юм чи. Тэгэхээр ер нь бол тийм 35 өмнөх 45 маань 35%-ийн нийт байрнаасаа тооцож үзэх зардал. Яг одоо шууд ингээд Германаас гарах хэвээр мөнгө хийж байна. Тэ? За энэ хүмүүс ажил хийдэг яг энэ хүмүүс маань ашиглалтанд ороогүй байгаа байранд бас захиалга өгмөр шүү дээ. Тийм. Зарим байрнууд PR шаардахгүйгээр 5% гэдэг. Гэхдээ тэр нөгөө яг байрнаас л болно. Тэгэхээр хэрвээ ашиглалтанд ороогүй байр сонирхож байгаа юм бол 5-аас 10% урьдчилгаа өгөөд 12% татвар өгөөд тэгээ захиалчж болно. Тэгэхээр зарим тохиолдолд 17% урьдчилгаа өгөөд яг одоо захиалчж байна гэсэн. Тийм шүү дээ. 12 маань л өндөр байгаа тийм шүү. Ер нь тэр такс маань тий. Тэрнээс одоо ямар ч бултах одоо аргагүй тэрийг бол тийм. Гэхдээ тэрийг бол татвар гэж бодохгүй хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй. Тийм ээ тий. Тэгээд ашиглалтанд орох үед нь үлдээ. Дараа нь тэгэл өөр хүмүүстэй ч гэсэндээ хөрхөн үлдээх хөрөнгөтэй болчих жоох байхгүй тий. Тэр үед одоо Сиднейгийн байр бүр ямар болсон ч яах юм. Тэр шүү дээ. Юунд 500-аар байр авах гэд бижвэл одоо гаргасан шийдвэртэй баярлах нь шүү дээ. Тийм. Стат. За тэгвэл яг ер нь дотор нь одоо задлал явж байгаа манай
сонсогчид одоо нэлээд ойлгоод эхэлсэн байгаа хэ. Тэр оюутны визтэй болвол ашигланд орсон бол яг уу ороогүй яг уу гэдгийг ярьсан. Сая оюутны биш визтэй гэхдээ иргэн биш одоо 40 цаг ажилладаг 7-40 цаг ажилладаг бол ашигланд орсон байр ахын тулд 35% ер нь зардал байх нь байна. Ашигланд ороогүй байр ахын бол баг хамгийн багадаа 5%-ийн төлөөд урьдчилгаагийн төлөөд тэгээд авах боломжтой юм байна. Тэгэхээр энэ бол бас амар гоё сонсогдчих тий. Тэгээд 3 гэхээр баг 18% руу нэлийн бага юм байна. За. Ийм байна. Одоо тэгвэл хоёлаа PR руу орох. Ер нь PR-тай хүмүүс харцангуй их болцсон. Анх чинь 6-7 жилийн өмнө ирж хахад бага болсон бол одоо ер нь ингээд миний эргэн тойрны найзууд энэ төр бол талан шахуу PR болчихж байгаа юм. 50% та. Тэгэхээр за энэ дэр хоёлаа нэмэх юм байгаа лөө. За тэгэхээр уг нь бол их юм зөндөө байна. Цаашаа яг эхний хэлсэн мэдээлэл бол энэ. Тийм шүү дээ. Надад ч гэсэн ер нь бол хангалттай одоо хамгийн түрүүнд те гэр бүлэрээ ярилцахад бол эхний ээлжинд яг бүр германаас бэлэн гараад үг. Хуваал мэдмээр байгаа байхгүй тий. Байрныхаа өмнөө шууд хувийг үржүүлээл 45, 23, 35, 18 гэл. Тэгэл хугацаагаа мэдээд явна чинь бас амар үнэтэй 31 минутын дотор авч болох хамгийн үнэтэй мэдээлэл байна. Бид хоёр одоо подкаст эхлээд 30 минут болсон байна. Тэгэхээр that's amazing. За, PR-ийн маань сонсорой. За, PR бол citizen гэж. Тийм ялгаш тий. Тийм ялгаагүй. PR бол citizen бол 10% урьдчилгаагүй 90% банкнаас зээлэл өчж болно. За, энэ дээр нэг онцлог байгаа. First home buyer guarantee гэж үгүй. Анхны байраа авч байгаа Австралийн иргэн дээрээс нь анхны байраа авч байгаа бөгөөд $650,000 доош үнэтэй байр NSW-д авч байгаа бол татвараас нэг удаа хөнгөлөгдөнө. Оо, окей. Тэгэхээр энэ хүмүүс болохоор 12% татвар төлөхгүй, 4% татвар төлнө. Нэг удаа 4% татвараасаа хөнгөлөгдөж гэсэн. Тэгээ бүр 0 юм уу? Тийм ээ. Бүр нөгөө 12% чинь нөгөө нэг 60,000 чинь байхгүй болчлоо PR citizen-үүдээ. Харин тийм ээ. That's amazing. Нэрээ 60,000 хаа юм бэ? Тийм. Зарим хүмүүсийн хувьд бол ер нь юуны entry level хүмүүсийн хувьд бол жилийн цалин байгаа байхгүй. Тэгээ бүтэн жил 100 ажиллаж олох мөнгө байгаа байхгүй. Окей, за тэгвэл 4% уг нь бол байх юм байна. Өмнө нь та байр авч байгаагүй бол 4% маань бүр 0 руу орох юм байна. Тэгэхээр хоёр дахь байрнаас бол 4% төлөө явах юм шүү дээ. Тийм. За энэ тэгвэл гоё 0 гэж бичээ. Тэгээ бусад зардал адилхан 2-3% шүү дээ. Тийм. Тэр нь хэвээрээ. За тэгэнгүүт энэ яаж харагдаж байна гэсэн чинь нөгөө адилхан 500,000-ын байр дээр ярьж байгаа. Урьдчилгаа танд $50,000 байх юм бол урьдчилгаагаа төлөөд 450,000-ын зээл авах нь байна 90% нь. Тэгээд татвараа огт төлөхгүй expense нь 15,000. Тэгэхээр ер нь бол нэг 13%-аар байр авч авах боломжтой байна шүү дээ тий. 13 одоо яг таны харж байгаа байрны expense ч гэсэндээ жоохон багасаад ирнэ. Бас тэхүү тий. Үйл хэлээ гоё маа. Nice. Тэгвэл за 12. Тэгээ 10% бол хамгийн минимум. Яг хуу single инээ тэрэгээд болоод ирэхээрээ болоод ахаа жоохон багасна. Гэхдээ тэр бол жоохон төвөгтэй. Тэгээ хоёлаа дундчил ярьж байгаа юм чинь. Тэгээ хүн болгон яг юм байна гэж уусах байх. Дээрээс нь гэхдээ та 20% PR нэг л PR citizen-тэй бол 20% урьдчилгаа өгөөд авах нь зүгээр. Яагаад гэхээр зээлийн хүн бас багасаад ирнэ жоохон. Яагаад тэгэхээр хүйе зээлийн хүнээс яриаг үн тий. Тийм тэр чинь надад хамгийн сүүл дахиад ярих юм байна. Зээлийн хүү ерөөхдөө яг хоо энтхийн дунджаар нэг 2.3% байгаа даа. За тэгэнгүүт бид нөгөө зүгээр ингээд монголоор болохоор яг банк бус гэж ярих гэдэг юм л та. Монголын дээр юм шиг. Тэд нэр болохоор нэг 4.5%. Тэрнээс доошоо гэж юм яг хамгийн максимумдаа ярил л та тий. Энэ дээр бас бичиж чадгүй айгүй олон тоо байна тий. За тэгэхээр одоо энэ дээр нэг шинэ юм гараад ирсэн нь PR юм уу citizen байх юм бол арай илүү их урьдчилгаа төлөх юм бол зээлийн хүн маань буурах болоод ороод ирсэн тий. Тийм 90% дээр бас энэ зээл өгөхөр ер нь максимум 80% зээл өгөхөд бол банкнууд ямар ч асуудалгүй нэг гараад ирчихдэг байхгүй. Орлого л болж болох юм бол танд ингээ өгөө гэл өгчин ерөөхдөө бол бараг л нэг
Тэр бол хэдэн хоногийн ажил болно. Юу ч таны одоо payslip болон татвар төлсөн баримт чинь байх л юм бол. За тэгэнгүүт 90% зээлэх болоод ирэхээр яадаг вэ гэхээр mortgage lender insurance буюу нөгөө юуны шалгалт илүү ороод ирдэг. Тийм. Би нөгөө чамаас суугаадсан шүү дээ. Манай нэг Австрали найз энд байр авсан. Гэтэ хаус авсан. Тэгсэн чинь заавал нэг тодорхой хэмжээний мөнгийг ингээ нэг газар заавал байршуулад байж гин. Гэтэ тэндээс нь эргэн төлөлт нь явагдахгүй, тэндээ хүрэхгүй гэдэг амир сонин гэдэг нэг хаалт ярьсан. Тэр юм байна л тийм. Тэр тэд нар юу хийж юм гэхээр энэ хүн яг илүү л нарийн шалгалтад орж ирж байгаа гэсэн үг. Бүр бүх юм шалгана ингээл илүү л жоохон төвлөрсөн. 90% дээр үү? Тийм 90% дээр. Яа тэгэхээр банк нөгөө одоо илүү их зээл олох гэдэг чинь нэг үндэ. Тэгэхээр хэмжээний зээл олгож ийн гэдэг чинь банкнд бас эрсдэл үүсчихэж шүү дээ тий. Гинт нэг хүн тэр хүн одоо зээлээ төлөхөө болчвол яах вэ? 50,000-ыг төлөөл тий. Амир их мөнгө авах гэдэг шүү дээ. Тий. Тэгэхээр яг 50 биш л дээ. Тэр чинь 500 дээр бодчих. Йоо 450,000 зөвхөн одоо 90% зээл чинь 450,000 450 зээл авахад тийм жоохон шалгалт ороод ирдэ. Тэгэхээр дээрэс нь хүүн баг зэрэг өсөд ирчихнэ. Окей. PR болон citizen байгаад ашиглалтанд арай ороогүй байгаа бас тийм төслийн байр энэ граф юм бол яах вэ? Болно шүү дээ. Тэгэхээр одоо энэ хувь нь буурах уу? Хувь нь буурна. 5% өгвөл захиалгчвал ямар ч байран дээр. Тэгэхээр ашиглалтанд ороогүй байх юм бол 5% өгөөд за хэдүүлээ 500,000 дээр ярих юм бол 25,000 өгөөд тэгсэн мэтлээ татвараас төлөхгүй шүү дээ. Тийш төлөхгүй тийм? Төлөхгүй. PR citizen чинь. Тэгэл нөгөө нэг бусад зардал маань гээд бас нэг 2-3 гэхээр 15,000 гэхээр ер нь бол баг хамгийн багтаа. Гэтэ бүгдээрээ тусдаа өөр тооцоолыг хийж үзэх байх л та. Гэтэ яг PR юм уу citizen байгаад тэгээд ашиглалтанд одоо нэг 2-3 жилийн дараа орох гэж байгаа байр авах юм бол яг одоо таны Германаас гарах мөнгө хамгийн багтаа баг 500,000 байранд бол 40,000-ыг төлөөд авах боломжтой. Тийм. Байна тий. Юу 500,000 байранд бол баг $25,000 өгвөл 10% өгвөл захиалчихна л та. Тэгэхээр үлдэгдэл одоо 10 дахиад 10-аас 5% ашиглалтанд орох үед бэлдэн гэсэн тэр хүн. Тийм тий. Тийм. Тэгвэл ер нь бол PR юм уу citizen team монголчууд манд байх юм бол бас ботгол юм байна. Ер нь гоё яаравчлаад одоо улмал байрны үнэсэл явж шүү дээ. Тийм. За тэгтэл студент үедтэй. Одоо PR-тай хүмүүст ийм их боломж байгаа гэдэг. Студент хүмүүст ингээд дахиад ингээд хойшоо суугаад ах юм уу? Үгүй. Нэргүй л шүү дээ тий. Бас ингээд эртхэн байр авчмаар л за үнэхээр ингээд эмчээ ингээд байхгүй гэхдээ ингээд $100,000 гоо төлөөд ингээд авах гэдэг чинь бас чанга штэ залуу гэр бүлүүд шүү дээ тий. Айгүй дээрс нь ямар их зардалтай газар үлдээ чинь ямар их зардал гол нь биднэрт ингээд сургалтанд айгүй их зардал өгч байгаа. Тий. Олоод байгаа хэрнээ ингээд буцаа зардал айгүй их гарч байгаа. Тэгэхээр ингээд жоохон хадгалсан мөнгө яаж ингээд үйл хөдлөлт хөрөнгө оруулах юм гэхээр нөгөө айгүй их нөгөө камерагийн зар оруулаад байгаа учраас тэрнтэй холбоотой камерад болохоор нөгөө инвестор авал бас аюу тохиромжтой бид нар шиг яг ийм IT мэдтэй PR хүмүүс. Яа тохиромжтой вэ? Тэгэхээр өөрөө амьдрахгүйгээр гэсэн үг тийм инвестор гэхээр. Тийм. Одоо энэ ч болохоор инвестор гэхээр яхаа монголоор бол зүгээр л ачаал түрээслэн гэсэн үг. Энэ ч болохоор инвестор авах, owner occupier авах гэдэг хоёр ялгаатай ойлголт байгаа. Зээлэн ч гэсэндээ тэрнээс шалтгаалаад өндөр нам гарах бас өөр болоод ирдээ. Хойлынгийн саяны ярьснууд бол өөртөө амьдрах байр мэтлэр ирсэн үү? Бараг ялгаагүй юм. Ялгаагүй. Яг шаардлагуудад шаардлагуудад ялгаагүй. Яг зээлэн дээр баг зэрэг өсөх боломж байгаа. Гэхдээ яг тэрийг бол тухайн материал, зээлийн газар гээд айгүй олон юмнаас шалтгаална гэсэн. За тэгтэл ингээл айгүй их мөнгө өгч авах гэдэг нь шүү дээ. $100,000. Тийм. Тэгээд биднэрт бол айгүй зүүн сургалтын төлбөрийг биднэрт арай гэж дуусгаал тий. Одоо ингээл ажлын мэд рүү орж ийн. Амьдрал ихлээ шүү дээ. Залуу хүмүүс байна. Өөрт бас ингээд бусад ингээ өөр задалтай хүмүүс зөндөл байгаа шүү дээ. За тэд нар яах ямар боломж байгаа вэ гэхээр бас камерад хөрөнгө оруулаад Австралид байртай болж ингээ боддоо. Заавал энэ чи биш. За тэрэн дээр яана гэхээр инвестороор авчаад түрээслүүлнэ гэсэн. За дээрэс нь
камерыг сонгох хэд хэдэн шалтгаан байна. Үнэн хямд, татвар нь бага. Нөгөө 12% татвар чинь 2.5% болоод ирнэ. Student fees дэсэн чинь үү? Хинт ч гэсэн. За. 2.5 үз чинь бүр амар гоё promising сонсогч тий. Тийм. Canberra бол сая чинь бид нар нөгөө бахан Sydney угаасаа хамгийн үнэтэй л хэлгүүдээ. Sydney, New South Wales бол тий. Окей. Тэгээ Canberra ч уг Sydney-тэй ойрхон болохоор дээрээс нь камерагийн дараагийн сонгох шалтгаан нь болохоор туристийн хэрэгцээ бүр маш өндөр эдийн. Дээрээс нь тийм үү? Эрэлт ихтэй айгу тогтмол. Дээрээс нь баг үнэнч ер нь илүү байх хэвээр зарим нарийгаараа. Sydney-с Canberra чинь төвлөлтөй эрэлттэй гэж бодож байна. Ер нь л бол би айгу харанхуй нэр ярьж байгаа шүү. Ямар ч зах зээлийн хамтлага байхгүй del ярьсан бол хөөх тийм үл. Тэгэхээр яагаад тэнд тийм байгаад байна гэхээр тэнцээч нэг улс орнуудын элчингүүд байгаа шүү дээ. Тэднэрт туристийн хэрэгцээ гараад байгаа байхгүй. Дээрээс нь оюутнууд байгаа. Тэднэр хинхэн тийм нөгөө туристлэх хэрэгцээтэй оршин суугчид байгаа учраас туристийн хэрэгцээ айгүй өндөр байдаг гэсэн. Тэгээ тэнцээ нөгөө хөрөнгө үйл хөдлөх хөрөнгө авчаад туристлүүлээ тэгээ барыг өөр нь явуулна гэсэн. Окей, тийм байна. Тэгээд үнэ нь бас арай хямд болчихж байгаа шүү, тий. Тийм үнэ нь бол хамаагүй. Энтхийн лагшур байна. Бараг энтхийн сая гаруй байрны үн тэнцээ 2 өрөө. Одоо энэ чинь 2 өрөө саяар лагшур байр авлаа гэж бодоход тэнцээ 500-600-аар лагшур байр авч байна. Окей. Дээрээс нь тийм боломж бас байгаа. Кино театртай, вайн хадгалах хөрөөтэй, бассейн инээтрээгээ бүх юмнууд нь байгаа тийм юм авч байна. Яг гоё. За тэрний ашиглалтанд орсон хувилбар нь байгаа, ашиглалтанд ороогүй ч байна. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр хэрвээ 12% татвараас зүгтааж ивэл тэнцээ 2.5% татвар төлөөд 10% төлөөд захиалга хийчихүүлж байна гэсэн. Тэгэхээр танд яг одоо 12-оос 13% зардал гараад байр авчулж байна гэсэн. Тэрний гэсэн үг гэхээр 500 мянган байр бол 2 өрөө. За. Хангалттай. Тэгэхээр 50-60 мянган доллар. Тийм ээ. Төлөөд байрны захиалга хийчихүүлнэ. Тэгэхээр 2 жил ч хурдан дөө ковид эхлээд 2 жил өнгөрсөн ч шиг дээ. Авчаад баг мартчихмаар юм уу? Мартгалаа. Тэгчээд 2 жилийн дараа өөсийнхэн бэлэн байр нь ашиглалтанд орж ирэх гоё юм. Тэгээ нөгөө үлдээдэл мөнгө төлнө шүү дээ. Тийм 2 жилийн хугацаанд гол нь санхүү гэр бүлийнхаа хүмүүстэйгээ ярилцж байгаа. Эсвэл ингээд одоо өөрөө санхүүгийн тооцоо аягүй сайн хэрэгтэй. 2 жилийн хугацаанд миний орлогын их өсвөр яг тогтмол байх уу тэр мөнгөө ингээд би яг цуглуулад яг ингэж ийм хуваартай ингэж яах нь 2 жилийн хугацаанд би үлдэгдэл урьдчилгаа бэлдэж чадах нь тэр үед би зээлэндээ хамрагдаад яг барай өөрөө жинээс өөр юм болох нэ гэж тийм тооцоо бас аягүй сайн хийх хэрэгтэй гэсэн. За. Өөр тэгвэл ер нь бусад юунуудад одоо энэ Canberra шиг боломж байдаг уу? Бусад стейтүүдэд тийм байх. Тийм байхгүй. Canberra юм тийм. Ер нь Canberra-аас бусад газар хэрвээ PR болон citizen биш бол 11-ээс 13% татвар төлнө. Бас өндөр юм тий. Бас Canberra уучлаарай. Canberra PR юм уу citizen байсан ч гэсэндээ 2.5 төлөх үү тий. Энэ хүн болгонд адилхан юм шүү дээ. Бас нэрээс нь дахиад юм хэлэхэд яг одоо захиалга камера тэгвэл 2.5% зогтож болно. Төлөхгүй болно. Өмнө occupier буюу өөрөө амьдрын гэж хэлээд тэнгуүтээ та өөрөө амьдрын гэж хэлээд бүх бичвэрүүдээ тийш нь шилжүүлээд тэгээд байраас авч байна. Захиалганд орчвол тэнгуүт яг одоо тэрээс нь чөлөөлөд байна. Тэндээ хэр өөрөө амьдрын гэж хэлээд тэгтээ дараа нь төрүүлж болох юм уу? Тэр аргыг надаас асуунаа. Тийм шүү дээ. Одоо яг юм гоё tips юмнуудыг нь бол би өөдөөс асууж болохгүй шүү дээ. Энэ хүний туршлага тий энэ компанийн бас өөрийнх нь дотоод тэр жижигхэн зүйлүүдийг нь надаас асуунаа. Тийм шүү дээ. Тэрэн дээр болох нэг тоглолт юм л дээ. Тэр хууль бус юм гэсэн юм багтаахгүй. Тийм ээ тийм. Угаасаа хууль бус биш мөртлөө ямар их хуулийн зорхоо байд юм бэ гэдгийг би одоо яг энэ сүүлийн жил гарan яг энэ ажил дээр мэдэж байгаа хгүй нөгөө risk compliance and governance-ийн багтны ажиллаж байгаа. Тэнгууд амар их хуулийн юмнууд тийм том компаниуд амар их бас боломжоор бидний ингээл зааз гэл төлөөд идэг юмнуудыг төлж болохгүй тий. Ингээ зүгээр хуулиар судалсаар агаал амар хөөрхөн ингээд гараад явцдаг байгаа байхгүй юу. Бид нар тэрийг мэдгүй тэгэл за хууль ингэж ингээд байдаг тий. Тэгэхээр яг нөгөө мэрэгжлийн хүмүүст хандахын бас нэг давуу тал нь тэр байгаа байхгүй тий. Бидний харчдаггүй нөгөө энэ дээр нэг юм нэмэлт юм байдیں۔ Тэдэн жилийн өмнө нэг нэмэлт юм артикл орсон, ийм amendment гарсан гэдэг ч юм уу тий.
тийм юм уу байдаг л хэл та. Тэрийг бас подкастаар асууд дэмийхаа гэж бодож байна. За, зээлийн хүний талаар хойлож байгаа юм. За, тий. Яг би зээлийн мэрэгчлэлтэн биш гэхдээ хүмүүс ер нь зүгээр л хам ерөнхий маягаар тий мэдээлэл өгч. Ерөнхийдөө энэ зээлийн хүү яадаг гэхээр бараг 1.8-аас 4.5% хооронд байгаа. Тэгтэл ингээд яг судалгаа харахаар юу юм да ерөнхийдөө л бараг 2 идэх юм биш үү? Юу 4.5 гэж магадгүй. Тэнгүүд таны нэг бас яг PR-тай харахгүй гэсэн чинь болоо зээлийн хүү өснө өсөхгүй өгч байгаа урьдчилгаанаас чинь болоод өснө өсөхгүй. Дээрэс нь variable үү, fixed үү тэднээс болоод аюу их хувирна гэсэн. Зээлийн эргэн төлөлтийн байдал энэс болох юм шүү дээ. Тийм. Тэгэхээр урьдчилгааны хэмжээ, тэгээд визний байдал болон эргэн төлөлт энэ шалтгаануудаас болоод зээлийн хүү өөр байж болох гэсэн үг тийм. Яг одоо болохоор нэг оюутнуудад авсан юу нь болохоор 4.5% үүдээ байгаа. Оюутнуудад болохоор тэрнээс доош авч боломжууд зөнд байгаа. Ялангуяа PRC гэсэн бол бараг 1.8 дээр ч авч болно. Гэхдээ ерөөдөө 2 гэж гардыг. Ааха. 2.3 4-тэй ч юм уу те. Тэр хооронд гардаг. Дунд ч юм шүү дээ. За тэгэнгүүт тэн чин жилийн хүү. Жилийн үнэс арах гэж. Жилийн. Fixed бол variable бол бас тийм fixed бол бас тийм ингээд тэгэхээр тэрийг бас дараа нь надаас асууж болно. Тийм ээ тийм. Бас хит амир юу байгаа яг тий хоёлаа. Ер нь бол иймэрхүү байдалтай байх нь гэдэг тооцоолоо. Студент бол ер нь л бол 4-4-өөс л гарах нь үдээшээ гарах нь шүү гэдгийг бодох нь PR citizen байх юм бол тий минимум 1.8-аас 2.3-тай байх нь. Тэгэл дахиад угаасаа айл болгоны кейс өөр юм чинь. Шууд яг юм байх юм байна гэж хэлэхэд угаасаа хэцүү шүү дээ. За тэгтэл чи студент гэж гинт PR авах нөхцөл гараад PR-т олчвол яах вэ? Хүшээ. Тэгвэл яах вэ? 4.5% төлөөд авах уу? Төлмөргүй л шүү дээ. Нэрээ тэрийг яах вэ? Тэрийг одоо дахиж надаас ирж авсан. Тэгвэл тэрийг бас болох юм байна тий. Окей. Refinance хийж болно. Буурч болно. За refinance хийдэг. Refinance гэж хэлдэг байх юм байна. Тэгээ хайж үзээд юм бол. Тэгээ яг тийм нарийн угаасаа case by case юмнууд дээр бол яг тусдаа хүнтэйгээл ярьсан дээр хэлдэг тий. Тэгээ өөдөөгийн хувьд гэсэндээ дөнгөж одоо нөгөө сонирхоод яат юм бол гэж бодсон хүмүүст багийн подкастыг сонсчоод тэгээд чам дээр ирэнгүүтээ шууд би нөгөө тэр категорины тэр нь байна гэж ярьчвал баг шууд цаашаа ингээ явахад аль алинд амар байж магадгүй тий. Давтаад яриад байхгүй. Подкаст оруулалтаа ингээ минутаар нь тэдээс тийм яриа эхлэн эдээс юм яриа эхлэн ингээ оруулчихвал хүмүүс бүр амар болж байгаа. Чи ясээс айгу боёнтой ажил хийж байна ёо. Миний ч ажлыг хөндлөөд энд Австралид байгаа монголчуудын ч мэдээллийг бүр амар яг хэрэгтэй үндэ бол нэр үнэхээр амар хэрэгтэй байгаа байхгүй тий. Тэг бас нэг мэдсэн байна. За зээлийн хүн дээр бол тэгвэл ингээл архи тий хоёлаа цааш нь зээлийн бас нэг юм ба. Оюутнууд ерөөхдөө 4.5 зээл аваад тий би одоо бас нэг маркетинг газартай холбогдоод оюутнууд гэсэндээ зээл өгөх боломжтой. Гэхдээ 70% дээр өгнө. Гэхдээ хүн багс боломжтой байгаа даа. Гэхдээ тэрний материал судлагдаад явж байгаа харин гарах болоог байгаа. Хэрвээ тэр ингээ үнэхээр зөвшөөрөгдсөн бол баг 3%-аар зээл авах боломж үүсэж байгаа юм. Тэгэхээр тийм бол би бүр амар илүү өргөн хүрээтэй мэдээлэл оруулъя гэж бодод байгаа. Тэгэхээр ямар ч хүмүүс маань эхний хэлжний мэдээлэл аваад явжий, ийм байх юм байна, тийм байх юм байна. Ингээд явж тиймгүүд дахиад би ингээ мэдээлэл оруулна. Ер нь хвчлэн бас хувийнхаа Facebook дээр нэр мэдээлэл оруулдаг. Хэрвээ мэдээлэл сонирхож байвал ингээд та найзууд болоод ингээд телевизийн мэдээлэл автоотыг аваад явуулж болно. Би юун дээрээ өөдөгийнхөө LinkedIn байгаа штэ бас. LinkedIn, Facebook, Instagram минь тавьчих. Тэгээд яг альваар нь холбогдсон амар байна. Тэгээд цаашаа асууж л тээ. Тийм бол юун дээрээ оруулаад тавьчихнаа. Окей, тэр бүл тэгвэл гоё юм байна. Студент мөртлөө бас энэ их хэмжээний өндөр хэмжээний тийм чинь хүн болгонд 500,000-ын байрахгүй илүү өндрийг ч авч болно шүү дээ. Тэр их хэмжээний мөнгнөөс 1.5% жуулахнаа. Тэ хэмнээд явчихна гэдэг чинь бол бүр амар том зүйл байхгүй тий. Nice. За зээлийн хүү тэгвэл юун дээр бас яг одоо саний зээлийн хүү шиг товчлоод ярих юм бол эргэн төлөлт дээр тийм би яг нэг аппликейшн гаргаж ирээд эргэн төлөлт дээр тэдэн хувьтай байвал тэдэн хувьтай
Тэдий төлнө гэд гаргаад ирээ. За нөгөө 500 мянган байран дээр чинь $350,000 хэрэг зээлээд 4.5%-аар 30 жилээр гэх юм бол сарын иргэн төлөлт $1,773 гарч. Сарын. Тэнгүүд эн чинь жоохон хотын захаас 2 байж болно, 1 байж болж байгаа шүү дээ. Тэнгүүд $7,400 гаруй зээлэнд төлөхний. За. Weekly 30 жил бол тий. Тэнгүүд 4.5% бол. Тэнгүүд энэ 3% гараад ирвэл яг уу 3%-ийн $350,000 3% хүүтэй 30 жилээр зээлгээд сарын төлөлт нь $1,475 болж. Тэгэхээр нэг 4 тувахаар $300 гаруй $7 хоног төгнө. Тийм шүү дээ. Тэгвэл амар зүгээр юм шүү дээ. Тэгэхээр жишээ нь Камберад тэр 500 2 байраад хэд 2 байрны турист Камберад за яг одоо оруулах 600 интертэй байгаа ирлээ гэж байна. Тэнгүүд юу гэсэн үг вэ? 600-ийн туристлэнгүүдээ 300 чиний гэрмал орохно гэсэн. Тийм шүү дээ. $360 төлчөөд. Nice. Наа чин юун дээр ингэж юу яа. Finder би бас уг нь юунд болно finder.com.eu гэдэг. Ер нь loan repayment calculator гэдэг хаах. За loan repayment гэдэг. За би нэг бас тэгвэл юун дээр ер нь note дээр биччихвэл хүмүүст амар аа. За тийм байна иргэн төлөлт. Тэгвэл хоёлаа юун дээр нэг жишээ явж үзэл. Энэ чинь 350,000 чинь хоёлын student visa одоо энэ тийм иргэн биш бол тий. За иргэн бол за 2 саяны 3.3% дээр нь 1400 байсан ш. За 2% дээр нь бодъё л доо. Тэгтээ хоёлаа чинь 450 одоо 50,000-ыг төлөөд 10%. За тэгээд 450,000-ийн зээлийг 2.1 хэдээр бодож байна. За $450,000 зээл тааваад 2%-аар бодох юм бол 30 жилээр төлнө гэж зээл нь гарна гэж төсөөлөе тий. Тэгвэл сарын иргэн төлөлт нь $1,663. 1663 гэдэг чинь 415. Тэг чиний бараг одоо нэг түрүүний хэлсэн ренттэй төлдөг юм шүү дээ. Тэгээ 2 байрны. Тийм шүү. Тэгээд өөрөө тэндээ хэвээр амьдарч байгаа бараг. Тархил рентийн мөнгөөрөө л гэхдээ яг энэ нөө 450 дээр бол юу л да. 90% зээлэлж байгаа шүү дээ. Тийм. 400 дээр хэд болох нь үзгүй. Тэгээ. 10-аас арай юу хаан бололоо илүү өөрчлөлт төлцөн гэж үзвэл сар хэдүүлж. За $400,000 банкнаас зээлээд 2% хүүтэй 30 жилээр сарын төлөлт нь $1,478. Тэгэхээр 370-ыг болгоно төлөх нь шүү дээ. Тэгээ энэ 2 bedroom-д $370 амьдрна гэж юм байна шүү дээ. Тэгэхээр ер нь бол хэдүүлээ бодвоштай юм байна. Одоо монголчууд ч бас нөгөө ер нь л өөрчлөгдөөл анх ирэхэд ажил эрхлэлттэй яг ингээд мэрэгчлэрээ ажиллах хүмүүс одоо ажилландаа гэж бодчихсон хүмүүс нэрээ баг эренгүүтээ арай өөр ажиллах юм гэдэг ч юм уу. Одоо бол яг ингээд өнөөдөр онгоцноос бууж байгаа хүн гэхэд дараа 7 хоногоос би мэрэгжлийн ажлаа хайндаа гэдэг майндсеттэйггүй байгаа амар гоё. Тэнгуут одоо бид нар яг дөнгөж нөгөө байр гэж ярьж байна. Магадгүй 2 жилийн дараа бол бүгдээрээ ихний байраа авцсан, 2 дахь яад юм бол гэдэг. Тэгээ магадгүй хойлоо 2 жилийн дараа. Тэгээд баг бүр жилийн дараа ч юм уу тий. За 2 дахь байраа авах яах вэ гэд ярьж иж магадгүй. Тэгэхээр хэдүүлээ бас амар гоё аахгүй тий. Ингээд нөгөө жилээр ингээл яд болох амьдралын нөхцлөө сайжруулах гал бүгдээр амар гоё хичээгээл нийтээрээ тэгж явж байгаа амар гоё санагдаж байна. За, иргэн төлөлт бас хөрөнгө оруулагч инвестор бол өвнө явах гэх баяраар бас жоохон ялгаа гарахад инвесторын зээл нь юу яадаг? Хүүгээ төлөөд үндсэн зээлээ төлөхгүй байх боломж бас бийдээ. Тэг үндсэн зээлийн төлөх. Тэгэхээр одоо энэ ч хүмүүс за энтхийн жишээ яриа заяа. За энэ ч хүмүүс яагаад ингэж 10 хэдэн байр, 20 хэдэн байр, 40 хэдэн байртай байгаад байна. Яаж тэгтэр ингэж баяжаас хэдэн болоод байна тий. Тэгэхээр манай захирал одоо бас 10 гаруй байртай ажиллаж байгаа шүү гэсэн ч үгүй тий. Тэгэнгүүт бид нар ингэж эхний байраа авчаад өөрийнхөө амьдрах байраа авчлаа шүү дээ. Хоёр дахь байраа, эсвэл нэг дахь байраа ч хөрөнгө оруулалтаар авч болно. Жишээ нь одоо бид нэр Камберагаас хөрөнгө оруулалтаар авчлаа.
Тэнгүүдээ нэг дэх байр чинь ингээд 1 жил, 2 жил, 3 жилийн дараа үнэлгээ өсөд явна шүү дээ. Тэнгүүд та тодорхой хэмжээний кэш нэмсэн. Тэр байраа үнэлгээ хийлгээд 2 дахь байрныхаа урьдчилгаа болгоод дээр нь кэш нэмсэн ч болно, нэмэхгүйсэн ч болно. Хэр үнэлгээг гаргах шалтгаална. Тэнгүүд 2 дахь байраа урьдчилгаа болгоод 2 дахь байранд урьдчилгаа болгоод. Шууд заавал бэлэн мөнгө өгөөд авахгүй байраа зүгээр персент ч болно тийм. Кэш нэмээд өгөөд авсан ч болно. За тийм нөхцөл байдлаас л болчихлоо тийм. Тийм арга. Тэнгүүдээ нэгдгээ тийг нь 2 дахь тийг нь 3 дахь тийг нь ингээд явна гэсэн. За тэгэхээр зөвхөн хүүгээ төлөөд тэг байр нь миний болчихсон юм. Би ч би яг амар сайн ойлгохгүй шүү. За бодъё одоо за нөгөө 500 мянга хоёлаа авцсан. За ихний өөртөө тэтэндээ амьдарч байгаа. За сайхан 2 жил амьдралаа. Амьдрал сайхан байна. Байр маань за 600 мянга болсон гэж бодъё тий. 2 жилийн дараа. За би 2 дахь байр авахгүй чинь. Тэгэхээр яа гэсэн үг вэ? Тэгэхээр гэтээ стил байр чинь одоо өрөнд байгаа шүү дээ. Гэсэн үг шүү дээ. Оо тийм шүү дээ нэрээ. Стилтэй байгаа шүү дээ чи. За тийм. Стил өрөнд байгаа. Тэгэхээр үнэлгээ хийлээ, valuation хийлээ. Үнэлгээ байгуулахаар үнэлгээ хийлээ. Тэр үеийн зах зээлийн үн, чиний зээлийг хэдийгээр төлсөн, үндсэн зээл чи хэд байгаа тэрийг үнэлгээ хийлээ. Тэнгүүд энэ байр чинь яг одооний цэвэр үнэлгээ нь өөр чи хасаад тэт гэж гарч ирнэ. Тэнгүүд тэр байраа 2 дахь байран дээр урьдчилгаа болгоод банкндаа хэлээ тэгээ зээл авчин. Тэнгүүд банкнаас 2 дахь байраа чи хоёрын дээр амьдрахгүй шүү дээ. Нэг л газар амьдрын шүү дээ. Тэнгүүд хөрөнгө оруулагчаар авч байгаа гэдэг үгнээс үндсэн зээл нийлээд үндсэн зээлээ төлнө бас хүүгээ төлөөд ингээд сар болгон төлөө явж байгаа шүү дээ. Тэнгүүд тэрнийхээ зөвхөн хүүгийн төлөөд явж байгаа. Үндсэн зээлээ төр ингээд орхичин. Чи 500 мянган барьны 400 мянга ч үндсэн зээл 100 мянган өөрөөсөө гаргаад 100 одоо хүүгийн явж иж болно шүү дээ. Тэнгүүд тэр 400 мянга төлөхгүйгээр ингэ яваад иж болно. За тэнгүүд 2 дахь байр чинь чи хүүгээ төлөвл нэг $100 ч юм бараг төлөхөд ам хайшин долоо. Тийм байх тий. Тэгээд яваад иж шүү дээ. Тэр чинь түрээсээрс нь аваад чи нөгөө 100 ч юм уу хэдийн өгөөл үлдэгдэл мөнгөө чиний гермалаа ороод чиний нөгөө одоогийн юу чинь өсөд байгаа байхгүй хувьдлал чинь. Тийм байна. Тиймээс хөрөнгө оруулагчаар авч ийн гэдэг чинь нөгөө юу одоо их зардал гарахтаа чухал биш. Одоо бага зардал гараад байрныхаа үнэлгээг өсгөх гэдэг байхгүй. За нөгөө 500 мянган байр чинь 800 мянга боллоо гэж одоо хэдэн жилийн дараа тийм. Тэнгүүд 800 мянгаараа зараад 400 мянга пат хийгээд шууд банкнд авах гэдэг байхгүй. Яа тэгэхээр чамд яг одоо чамаас их зардал гарах нь чухал биш. Угаасаа би тэр зээлийг төлөх нь боломжтой тэр 400 мянган зээлийг. Тэгэхээр би одоо төлөхгүй байраа үнэл өсгснийхаа дараа одоо тийм бас нэг гой арга юм шүү дээ. Тэнгүүд нэг 2 дахь байраа тэгж явна. 3 дахь дахиад 2 дахь тийг 4 дахь ингээд энэ хүмүүс ингээд баяжаад байна. Үе монголчуудаа. Үе бөөнөрөө тгийл та. Гол нь энэ болохоо нөгөө бүх юм хууль ёсны дагуу зах зээлийн юм тоглолт явагдаад байгаа байхгүй. Тийм байна. Тэгээд энтгийнхэн чи ингээл ерөөс амар уралдаал ингээл байр аваад би ингээл хүүе монголчуудаа хэлэх юмсан гээл манайхан тэгэл асуугаал байна. Амар шунал хөдлөгч шүү яг саяны яриа ч юм уу тий. Тэгтээ тэргүй байрны үн өсөд байгаа юм чинь. Тий. Тэгээ яг анх орж ирчихэд бушуухан энэ хүмүүст хэлье гэж бодоод би бүр амар бушуухан зараа түгээ бушуухан хүмүүст хэлье ийм арга гэдэг хүмүүс чи бүр ингээд бараг л ингээд тий 8 бүр зах дээр чи 8 хийж байгаа юм шиг ингээд бүр ингээд аваад байгаа байхгүй юу? Тийм байх тий. Тэгтэл бид нар ч одоо хөөх гэл. Тэгэхээр бид эхний хагаал давчих юм бол 2 тийм байх тий. Ерөөс эхний байраал давчих юм бол 2 дахь 3 дахь нь бүр өнгөрөөд ирнэ. Хамаг өнгөрөөд ирнэ. За тэгтэл байрны үн яг өсөх үү ширээ. Өснө шүү дээ. Амар итгэлтэй. Өснө. Яг хаагаар өсөх үү? Сити аваар өснө. Тэгээ сити аваар байрнууд бид нар бол нэг байрал бараг 600 сая доллар маа гэдэг амар үн шүү дээ. Сити. Тэгэхээр чи бидний анхан жоохон зайдуу болно. Эсвэл бол яа. За тэгтэл тэр байрны чанар ямар байх вэ? Ширээ. За явандаа өсөх үү? Тэднийг яаж мэдэх вэ? Нави нэг юу яриадсан. Нэг ямар вебсайт гэж үү. Тэнд ингээд хүмүүс мөнгө төлөөд энэ зах зээлийн судалгаа хийдэг мэдэг гээд тэгжсэн. Тэгэхээр одоо тийм мэрэгжлийн судалгаанууд харах юм бол яг өөрөө бол би ингээд үнэхээр гуглтэн гэвэл no idea юм байна. Харин тийм аль нь үнэн худлаа тий. За эсвэл бол одоо энэ дэр над дээр ирэх өөр газар очих хоёр ялгааг хэлж өгье. За тийм талчуудаа. За
нэгдүгээр над дээр их даваа тал нь ингээ бүх юм дээр чи хамт төлхөр автлаа. Тантай хамт байна гэсэн. Зээлэн дээр чи ингээ би бүх юм дээр чи гайд хийж өгнө. Байна чи сонголтын дээр тусна наран хаашаа харж байгаа хичээлэн цаашаа харж байгаа хичээлэн гэсэн. Надад бүх эрх мэдэл нь байгаа. Бүх юм би танд бүх мэдээлэл таныг хангаж өгч чадна гэсэн. За тэнгүүд бас хоёр дахь манай байгууллага дээр хандж байгаа юм болохоор манайх нэг external agency учраас ингээд болдортой хамтарч ажилладаг. Тэнгүүд чамд зөвхөн нэг төслийг зарах гэж улаарахгүй байхгүй. За чи чинь маскотын нэг байран дээр одоо яг доотлох нөгөө internal agency буюу яг нөгөө Монголын өөрөө байлаа гэж байна шүү дээ. Аль биесийнх нь тэдэн байгаа шүү дээ. Тэн дээр нь очих юм бол тэр хүн чамд манайх л сайн, энийх л сайн, манайх ингээд сул талаа хизэж хэлэхгүй. Сул талаа эсвэл даваа тал болгооч ч хэлчих боломжтой. Тэнгүүд дахиад нөгөө хажуугийнх нь дарилга дээр очих. Өө эднийх муухай шүрээ. Чи манайхыг ав. Яагаад гэхээр ийм гэхээр ингээд үннээсээ юм шиг санагдана. Тэгтэл чин ярина бүр. Тэгэл хамт хоёлоо кофе уу ялуу. Хоёлоо зүгээр л ярилцъя гэж тэгж байгаа. Ингээд зах зээл хаанаас ч юмний судалгаа олж ирэл те. Тэр нь яг одоо итгэж болохоор тийм ч юм уу, ч юм уу. Яг үнэ яг тэгдэж шүү дээ. Бүгдээрээ л яг амар лаглагаар ингээд яг хинт нийт их юм. Тэгэхээр яг тэгэхээр яг энэ external ядаж над дээр ирэхгүй ч гэсэн те ямар эйженси сонгож ажиллах вэ? External agency дээр туршлагатай эйженси дээр очиод яг танад хэдэн төсөл байгаа юм. Ямар юмнууд байгаа юм. Тэрийг харна гэсэн үг байна. Яг танад дээр түрүүн хэдэн төсөл байгаа гэж юу? 200 гаруй. Бараг 340. Австралид ярьж байгаа байхгүй. Тэгэхээр манад мэдээж ихэнх нь Сиднейд байгаа. Камбера, Мельбурн, Брисбен, Аделаид, Квинслендэд хүртэл хаус апартмент байгаа гэсэн. Тэгэхээр тэр мэдээллийг би өгч чадна гэсэн. Nice. Харин би яг чамайг дөнгөж ярьж эхлээл ашиглалтанд ороогүй байр авч болно гэлтэхт нь яг амар хэцүү санагдахгүй. Тэгтээ хаанаас нэрэл аль нь сайн чанартай юм тий мэдгүй баригдах ч юм уу бас яг чи ингээд мөнгө хөгжил авсан монголчин бас тийдэж штэ. Яг итгэлцэл дээр л ингээд очил авдаг. Энд болохоор өөр чи хуульч таандж чинь. Хуульч чиний мөнгийг хамгаалж чинь. Гэхдээ чиний мөнгөө төгжүүлээд бас 2 жил хүлээн гэдэг чинь бас л эсвэл тэрээрээ бизнес хийжсэн бол өөр штэ тий. Гэтэл яг ингээд үнэн өсвөд чанартай байрлал бас авмаар байна штэ. Тий штэ. За энийг бол яг би тэгвэл why odo гэсэн чинь нэгт бол яг бүх процессын турш хамтайх нь. Тэр бол амар гой спорт болж хүн шүү дээ. Тийм. Яг гоё. Түшигтэй байх нь байна. Хоёр дахь нь гэвэл яг ганцхан байгуул одоо ганцхан байрыг шахах гээд байхгүй бүх гоё нөгөө нэг давуу боловсрол талуудыг хэлэх нь байна. Өөр 200-аас 300 төслүүд чинь бүр амар. Тийм яаж шопинг хийж болж байгаа байхгүй. Тийм байна. Шопинг. Oh my god. Бани шопинг хийж гоё шүү дээ. Тийм ээ. За өөр нэг 3 хэлчихлээ. Одоогийн байдлаар 2 байна. Why одоо 3 дахь нь. Тэгээд зээлээ хөдөлт гэж явах шаардлага болчихж байгаа. Тийм шүү дээ. Тийм. Бүх юмнуудаа яг нэг дороос өчрөөсөө бүх зээлийн материал. За тэгээд хуульчаач яас хаанаас болох юм? Хуульч чинь би бас Google-д л гэж бодоод байна дээрөөсөө. Хуульч чинь бас ингээ яг юм. Гэтэ чиний олж байгаа хуульч чинь юу одоо үйл хөдлөлийн гэрээ хэлцээр дээр дансан байвал зүгээр. Тэнгүүд манайтай хамтарч ажиллах бол чинь тийм байгаа юм. Вау. За 4 болчихлоо. 5 болчихлоо. Та болол яах юм? Би бас альбом бус орчуулга хийгээд өчөж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Орчуулагч за бүр amazing зээлэлч хөөцөлтг нь. Зээлэн чи эндээсээ бүх материалаа ингээл өгч гэнэ. Хуйлчин ч эндээсээ тэгэхээр дахиад хуульч дээр очиод бүх юм арайдахгүй мэдээллийн баг эндээсээ өгч гэнэ шүү дээ. Тэгэхээр хуульчин уулзтаа баг аль хизээний background informationтэй байна гэдэг чинь бас амар гоё. Тийм. Тэгээд зарим юм дээр болохоор тийм бүр орчуулагч amazing. За тэнгүүд зарим хуульчин ингэдэм бас хуульчаа бас сонгоход айгүй бас зөв сонгох хэрэгтэй. Зарим хуульчин болохоор ингэдэм таны энэ гэрэн дээр чи ингэн дахиад нөгөө аппликейшн дээр чи ингэн тэг жоохон үнэлээл амар ядаргаатай тэгэл эсвэл мэдхгүй хараа яах юм аа гэж мэдээ. Манай хуульч бол бүх юм хийж өгч чадна. Тэгэл би ч гэсэн ингээд хуульчтай ингээд манай үйлчлэгчийн юм аа ингэж тэгж байгаа. Одоо тэрийгээ тизээ төлөх боломжтой, ингээд төлөмжтэй нэтрэгээд бүх юм ингээд гайд хийгээд өгч. За тэнгуү дахиад зээлийн байгууллагаар очиж манай үйлчлэгчийн юм орлоготой юм байгаа. Тэ орлого юм байна. Эсвэл танахаас яаж одоо зээлэх боломжтой байна. Эсвэл дахиад жоохон хүлээх үгүй юу? За тиймгүй дахиад булдер дээр нь очлоо. Булдер нь яг сайн юм уу юм уу? Би тэг нэг өрөө сонгох юм, 2 өрөө сонгох юм уу? 20 давхар сонгох уу, 1 давхар сонгох уу? За тиймгүй
Түлхүүрээ авсны дараа ч дахиад яа холбогдно. Яг энэ стартап фими гэдэг аюу олон юм байгаа. Тийм шүү дээ. Би яг тэрийг асуусан. За боли яах юм. Дахиад дараа фирилжан такс инээ тэрэг тэдэрсэн жижиг зарлууд орчоо. Тэгээд тэднэрээ бас яах юм. Одоо жижиг зардал гээл зүгээр нэг сайхан савд хийчихэд байгаа болохоос ш доторх тэр нөгөө бүх ажиллагаа материалууд гэж юм байгаа даа шүү дээ. Тэгэхээр ер нь л бол ерөөсөө яг нэг хүнтэй холбогдоод бүх юма бэлэн болгоно гэдэг бол бүр амар том лагшри байна л да тий. Тэр бол уусаад аваад. Тэгэхгүй тэгэл за хуульчтайгаа нэг ярьсан. За яж одоо би зээлийн хон дээр нь за яжсан тэгснэ одоо страта за одоо тэрнтэй гэл ингээд суун гэдэг бол бас амар хэцүү байгаа байхгүй юм дэлээ. Тэгэхээр нөгөө цогц мэдээлэл авч байгаа гэдгээр тий. Дээс нь Монгол хүндээ бол аюу хайртай зөвлөгөө өгнөө. Хантаа дүүтэй гэж байгаа ихчтэй. Яа тэгэхээр нөгөө бид нар чинь бас ингээл хамаг юм хаяал ингээл хаяж явахтай бас эртэл үсгэд нааш ирж байгаа шүү дээ. Тий. Нэг ч алхаж үзээгүй ч юм уу зарим боломжийн зардаг шүү дээ Монголд хандил манал тий. Тэгэхээр тэрэн дээр хэмнэх боломжтой. Тэрийг ингээ хамаагүй ингээд илүү нэг шат дахиад эсвэл нэг дор илүү олон мэдээлэл авах болно байна гэсэн. За би ер нь бодож байсан асуултууд маань нэлээд болчлаа. Энэ дээр нэг хоёрхан юм дээр бас яг нөгөө ерөнхий л яриад угаасаа хүмүүсийн хуурах те орлого дээр хэрвээ орлогч нь болж ивэл гээд хитэд удаа дурдсан шүү дээ. Тэрэн дээр ер нь минимум орлого за тэд гэдэг юм бол за наач ч найраагүй маань sorry гэх тийм хэмжээ байгаа. Хүмүүс нэг жоохон юм нэг rough idea зээлийн хэмжээс болно л да. За яг 300,000 орлого 300,000 зээл хүсэж байгаа болвол бараг минимум $30,000. 40,000 жилийн. Тэгэхээр хэмжээнээсээ тий эсвэл хувь байдаг уу одоо жишээ нь 10% ч юм уу харин тэгэхээр нөгөө оюутан студенттэй бол явчихж байгаа шүү дээ. Оюутан бол 70% зээл. Тий 70% 300,000 тэгэхээр тэрний чинь 30% хийдэг. Тэгээ орлого нь харин хартаа авж байгаа зээлийн хэмжээнээс л болно. Зээлийн хэмжээнд 300,000. Гэхдээ тэр 300,000 зарим хүмүүс 70%, зарим хүмүүс 90% байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр тэр 300,000-ын зээл хүсэж байгаа хүн албан ёсны орлого нь за доод нь $30,000 бүр. Гэхдээ ер нь 30 дээр гарах нь тэгэхээр харин тийм байна. Би одоо бодож байхгүй яа. Гэхдээ бас энэ кейсээсээ л байна. Айгүй хэцүү. Яг тэдгээ хэлчихээр яг нэг орлоготой хүн болох байсан чинь тийм ээ сочиж магадгүй шүү. Тий. Тэгэхээр ирээл асуувал үзэх юм. Тэгээ 30 гэхээр надад бол айгүй боломжтой санагдаж байна л да. Хэрвээ 40 цагийн яг citizen биш те иргэн биш мөртлөө 40 цаг full time ажилладаг хүн байлаа гэхэд хэрвээ 30,000 жилийн 30,000 цалинтай гэвэл цагийн 14 болчих жоох. Тэгэхээр чин одоо чин минимум цалин чин 20.1 хэд лээ 21 байгаа шүү дээ. Тэгэл бодохоор хэрвээ та тий 20-оор байгаад 20 гэж жилээр нь бодоход дор хаяж 41,000 жилийн цалинтай байхаар байгаа. Хэрвээ минимум цалинтай хүн энэхийн иргэдэд тийм баа. Тэнгүүд студент энэ болоод ирэхээрээ жоохон шаардлага бас өснө. Тийм нэг жилийн нэг 40 50 нэг 50 ч юм уу. Гэтэ би энэ дээр болохоор яг нөгөө би зээлийн мэрэгчлэлтэн биш учраас ингээд бас яг нарийн ингээд 30,000 40,000 эсвэл 500,000 орлоготой байх хэрэгтэй гэж хэлж чадахгүй. Яагаад юм л да. Тэгэхээр зүгээр бас нэг програм сонсчод үе энэ охин ч өстө үлээж байна гэвэл яг миний харсан кейс дээр болохоор тийм байгаа. Тийм ээ тий. Тийм шүү дээ. Угаасаа бүр ингээ Австралид байж болох те үйл хөдлөлттэй холбоотой бүх 100% мэдээллийг нэг хүнд багтна гэж угаасаа байхгүй. Нэг компанид багтна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр яг айл ямар нийш байна те ямар зах зээл дээр ажиллаж байна ямар яг замналаар явсан гэдгээс хамаарат бүгд өөр байна. Тэгэхээр өөдгийн ярьж байгаа бол яг л компанийн хаал хүрээнд тий. Тэрээс бусад компаниудын ч юм уу бусад өөр үйл ажиллагааны өмнөөс уусаа мэдхгүй юм чаа. Яа. Гэтэ харин яг тийм жоохон ч гэсэн нэг тийм rough idea авчвал зүгээр байгаа даахгүй. Тэмүүтээ би нэг 50 яг 30 гэхээр одоо ингээд би окей гэж бодчих жах бас за болох юм байна да гэх тий. Тэгэхгүй би за тэгээд 50,000 ойл баган болов 80,000 жилийн 80,000 ойл баган болов жилийн 100,000 ойл зээл гарах юм болов бүр нөгөө үнэхээр бүр ингээд юм 0 мэдээлэлтэй хүн чинь ямар ч юм баримжаагүй тэмүүт одоо 30 гэдэг ингэ ч юм уу. Окей. За одоо нэг жоохон сэтгэлийн багтаад байна. Би бэлтгэн гэвэл юу бэлтгэх хэрэгтэй байлаа юм лээ. Аль биесны орлого 30 гэхээр гэдэг тийм юм орж ирдэг байхгүй тий. Тийм. Нэг 400,000 зээлэн дээр 40-50,000 орлоготой жилийн гарсан. Тэгээд материал бэлтгэх дээр бол би бүр
нэг асуугаад яахаа гэж бодож байна. Яг бол бас хүн болгоны хувьд өөр байгаад байгаа х тий. Жишээ нь одоо ингээл миний кейс гингүүт би яг албан ёсны орлого маань гэдэг ингээд шууд TFN-ээр авдаг цалин байгаа. Тэгэнгүүтээ нэмэх нь би одоо нөгөө йог биш тий. Йогийн би ABN-ээ авцсан гэсэн мэтлээ тэрэн дээрээ жишээ нь би татвараа төлж эхлүүлээгүй байгаад байгаа юм. Тэгсэн мэтлээ йог заагаад байдаг. Тэгэхээр энэ бол бас шууд ингээл одоо кашер л яваад байна гэсэн үг шүү. Тэгэхээр би баталж чадахгүй одоогийн байдлаар. Тэгэхээр иймэрхүү хүмүүс бол яг өөр кейсээ яриад чамаас асуусан дээр л ч тийм тий. Ямар ч ихний мэдээлэл ингээд авч тэнгүүдээ үе би яг ийм байгаад байна. Яг яах вэ гэж цааш нарийн мэдээлэл асуусан зүгээр. Өнөөдөр энэ бол надад тэгтээ бүр нэр хангалттай амар мэдээлэл. Айгүй их тоо болчихлоо тий. Nice тий. Гэтэ хүмүүс яг ингээд сонсоод бичээд ингээд явах юм бол би ингээд нөгөө дагаад бичээд явсан болохоор одоо надад амар цэгцтэй харагдаад байгаа хөөх. Тэгэхээр яг сонсныхоо дагуу ингээд бичиж аваад тэгээд гэр бүлэрээ ярилцах юм бол ер нь нэлээд ойлголттой ингээд одоо дахиад нэр бас юм асуусан. За ширээ чи тэгээд их чи Монгол хөвчл яг байраа чи. Тэгвэл яг нэр чиний асуултад ямар хэцүү юм бэ? Би харин нөгөө хүмүүсийн асуултууд бүгдийг мэдээд байна. Нэр Монгол буцчихлаа яана буцсан шүү дээ одоо. Тийм шүү дээ. Эсвэл Монголдо бүр буцаж болно, нэрээд очиж болно, байранд амьдрах гэж болно. За тэгэх юм бол та асныхан дараач байраа зарж болно. Таны л ирэх. Төлж дуусаагүй байсан ч гэсэн хамаагүй. Тэгээд зочиод өсөлтөл өгнө шүү дээ. Тийм. Өгнө. Хэцүү байгаа. Тийм. Тэгэхээр эсвэл бол яг нөгөө түрээсийн эйжент гэж байдаг шүү дээ тий. Rental management хариуцдаг тийм байгууллагууд хандаад чи түрээсээ би бариад түрээслэх гэсэн юм аа. Гэл тэгээ чинь тэнгуү чи Монгол явсан ш яаж байгаа гэсэн. Хуулийн дагуу зүгээр үү тий Монголд байгаа хүн. Тэгэхээр чи яг долларын данстай л байх хэрэгтэй. Тийм ээ. Тийм хандастай. Тэр rental management чинь чиний өмнөөс бүгдийг хийж өгнө ахгүй чи яа тэр байгууллагад бас тодорхой хэмжээний хувийн өгнө шүү дээ. Тэд нар тэгж болно. Аагүй бол зарна. За тэгэнгүүтээ студент визтэй байжгаад PR авч чадахгүй эсвэл ажлын виз PR авч чадахгүй тохиолдол бас байж болно шүү. Тэгвэл яах вэ? Мэдхгүй. Энэ бас тэгвэл яах гэж аягүй хүн асуух юм аа. Тэгвэл бас л зарч болно, түрээсэлж болно. За студент PR аваагүй ирнэ, байртаа ирнэ. Байраад зархаар бол яах вэ? Тийм тэрэн дээр бас өндөр татвар төлнө. Тэр өндөр татварыг яаж одоо зохицуулж болох вэ? Яаж тоглолт хийж болох вэ? Тэр тал дээр бас нэрийн юмуд байгаа. Тэрээс надаас асууна. Окей. Тэгэхээр өөр хүмүүсээс асуудаг асуултууд юу вэ? Ирдэг асуултууд. Эхний хэлцэнд бол яг эдгээр болно. Тэгээ дээрэс нь яг хамгийн чухал дараагийн юмуд нь бол тэгэхээр зээлийн хөөцөлдөх материал, за хуулийн дагуу тэр болтрийн чанартай чанаргүйг ярих, тий. За тэрнтэй хилцээр хийх. За дээрэс нь байрны сонголт хаашаа харсан одоо локейшн хаашаа харсан зүгээр байдیں۔ Эсвэл аль хавийн зүгээрийн тэр нарийн мэдээллүүд бол угаасаа надаас он би тэр зөвлөгөөнд бол угаасаа нарийн өгч чадна. Яг тэгэхээр надад тийм олон үйл хөдлөлийн тэр төслүүдийн мэдээлэл надад байгаа. Тэр ямар байгууллага яаж хизээ ажиллаж байгаа, аль нь туршлагатай, аль нь бага туршлагатай, аль нь танд тохирох, аль нь танд тохирохгүй, аль нь таны санхүүгийн одоо тий төсөвч чинь тохирч байгаа. Тэр бүгдийг бол яг надаас асууна гэсэн. Ер нь бол хоёлаа нэлээд болчлоо. Одоо яг зүгээр ингээд базаа амар хэцүү асуулт гэж магадгүй. Гэхдээ ингээд яг одоо яах вэ гэдэг хашаан дээр суцсан наашаа төсрөхгүй цаашаа төсрөхгүй ингэж байгаа хүмүүс яг хэлэх нэг шиг зөвлөгөө гэвэл юу зөвлөх вэ? Бас л яг бизнесэл болох гэдэг. Яг сонирхож байгаа юм ахлаа тодорхойлно. Ерөөсөө л сонирхлоо тодорхойлно. Ирээдүйн төлөвлөгөө гаргана. Тэгэнгүүт яг ирээдүйн яаж ч магадгүй гэж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгэх юм бол зүгээр яг камерагаас эхэлчихье. Яг үндэл камерагаас эхэлсэн хамаагүй эхний ээлжинд гарах урьдчилгаа чинь баг танд санхүүгийн дарамтч арай бага хэрэг байхгүй. Тийм. Тодорхойгүй тий тодорхой болох байдлаасаа гэдэг юм л одоо жилийн дараа PR болох гэж байгаа хүн байвал дахиад нэг нөхцөл байдал өөрчлөгдөх нь байна тий. Одоо бүр 5 жилээс наашгүй гэж байгаа хүн бол дахиад өөр ах нь байна. PR гэсэн дахиад нэг юм санаад орчих. За. Ерөөс ярих юм дуусахгүй маа яг ингээд гарч нугасаа том сэтгэлтэй тий. Тэгээд одоо PR мэдүүлсэн PR одоох ингээ авах гэж байгаа хүн хүлээх үү яах вэ? Би бол одоо хүлээн л гэж бодод шүү дээ. Үгүй юу? Бас ингээд зүр хар ухаанаар тийм хүлээж болно. Хүлээхгүй ч байсан болно.
За тэгтээ яах юм? Тэг аль нь яг чамд ашигтай тэрийг бас шийднэ гэсэн үг байхгүй. Яг PR авах хугацаа чинь тодорхой байвал надтай ирж энэ төлөвлөгөөгөө гаргаад ямар төсөл төр яаж авах вэ? Яаж энэ бас нөгөө татвараас зогтох уу? Яаж одоо энэ татвараас тоглолт хийж би энэ татварыг баг төлөх үү гэдэг дээр ярилцсан гэсэн үг байхгүй. Тэнгүүд одоо PR яг одоо би мэдүүлсэн байгаа утгагүй авна гэж байгаа юм. Одоо 12% төлөх үү? Төлөхгүй юу? Яах вэ? Тэрийг буцааж авах уу байхгүй юу? Төлөхгүй байх боломж байна уу байхгүй гэдэг дээр бас ирж ярилцсан гэсэн. Тийм ээ. Тэгээ бас тэгээ төлөхгүй байх. Тэгэхээр бас төлөхгүй байх боломж байж болох юм байна тий. Тоглолт хийж болно. За nice тий. Тэгвэл нэг энэ дагаа ингээ монголчуудтай ингээд ажиллахаар тэгээ нөгөө career coach энэ төр хийнгүүт хамгийн их надаас асуудаг асуулт нь ингээд тий Сидней жижигхэн ингээ би чамд одоо яг ажилд орох жоо хүн ажлын холбох замлаа ярьж ин гэсэн үг л дээ. Үнэхээр миний мэдээлэл одоо чи ингээд чамайг харсан чи Facebook дээр чи тэрнтэй найз билээ шүү дээ. Тэгэд ингээд миний ингээ орлого хэлчих юм шүү дээ гэ тий. За орлого ч юм уу миний ингээд өмнө тэгжсэн ингээ хэлчих юм шүү дээ гэдэг санаа зовлт яг үнэ амар их байдаг. Чам ч гэсэн тулгарч исэн байж магадгүй мэдгүй. Тэр мэдээллийн нууцлал дээр чи юу гэж хэлэх вэ? Мэдээж бол ийш чи гаргаад ахгүй. Гэхдээ хүмүүст яг тий нөгөө илүү тодорхой assurance өгөх байдлаар тий. Тэрийг бол ерөөсөө 100% ноцлно. Яагаад тэгэхээр энэ байгууллагын ч нууц байгаа. Дээрээс нь өөрөөр жижигхэн рекламтууд би бол яг энэ нөгөө ажил юу хоёроо яг ялгаж салгаж чадна. Тэгэхээр энэ дээр бол угаасаа энэ чинь байр аавна гэд ирэхээр хүмүүс яг ингээ юулын би тэр гэр бүл рүү орж ин гэхээр нэг санхүүрын өмнө шууд орж байгаа. Хоёрт ирээдүйн төлөвлөгөөр нь орж байгаа. Гуравт бичиг баримт гээ бүх юмыг харж байгаа. Тийм шүү дээ. Бүх орлого зарлага бүгдийг харж байгаа. Тэгэхээр энэ болохоор нэг айлт болохоор аюу их мэдээлэл надад шууд нэг дөрөвж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр энийг ноцлох нь угаасаа миний ажлыг өргө хариуцлага хамгийн номер 1 байгаа байхгүй. Эндэр бол ямар ч санаа зовх юм байхгүй. Бүгдийг ноцлно. Таны байрт авсан бүгч би хинт ч хэлэхгүй. Би ягаад одоо ингэж хүмүүсээс ревю аваад явъя гэхээр хүмүүс нөгөө өөр хамаачлалыг нэрээ ноцлохгүйгээр яг надад ревю гэж болж байгаа. Тиймээс таны нэрийг бол хинт зарлахгүй. Та өөрөө л би өдөөс байр авсан л гэж хэлэхгүй л бол би тэр хүний мэдээллийг задлах хэрэг надад ямар ч хэрэг байхгүй. Дээрэс нь би угаасаа ноц авчихсан маш сайн. Амар адилхан юм байна. Гэхдээ би бас нөгөө хүмүүс надад ирж уулзсан гэдгийг ч хэлэх дурггүй. Яг бас ингээд манай тэр клиент тэнд ажилд орсон шүү гэл ингэмээр санагддаг байхгүй юу. Гэхдээ яг үүндээ би зүгээр тэрхэн үед нэг хажууд ингээ алгад шатчих чадна гэж баг байжсэн л юм болчиход тааш career coaching гэдэг чинь тий. Гэтэл яг нөгөө хүмүүс маань өөрөө ингээд бүх юма хийгээд ингээ бүх нөгөө агли мэдрэмжүүдэд даваад hot result очсон хот одоо миний маркетинг хизээч болохсгүй гэж бодоод байдаг. Тэгээд миний хувьд бол ингээд ард маань бол ингээд байгууллага яг тийм юм байхгүй гэсэн тий. Ялангуяа одоо нэр стол жижигхэн ийм газар хүн болгоны дэртгсэн билээ ш. Танаа найз чинь нэрээ над дээр ирээд ингээ яриад тэгээд ингээ явал угаасаа энд цааштай гიშгэх газаргүй болох байхгүй тий. Ер нь амар хурдан мэддэж шүү дээ тий. Тэгэхээр бол энэ дээр яг ийм хувь хүний этик бол амар чухал. Айгуу тэрэн дээр бол тийм болохоор би асуусан. Ер нь хүмүүс айгуу санаа зовдөг. Гэтэ надад өгч байгаа бол зөвхөн өмнөх ажлын туршлага хаан төгссөн тий. Тэгэл жоохон би ийм даж хэтэл муутай гэдгийг хэлж байгаа болохоос ш. Өөдөд бол нэр яг үн тий. Чиний хэлдгэр бол юм ангил амьдрал нь бол дэлгэдэж байгаа байхгүй тийм. Тэгэхээр тэрэн дээр бол хувь хүн талаасаа ч гэсэндээ байгууллагын үүрэг харилцаа талаасаа ч гэсэндээ ямар ч санаа зовх юм байхгүй гэж байна. Окей, за маш их баярлалаа. Өөдөгийнхээ ажил дээр ирсэн сууж ингээ хажууд хүмүүс нь самбар өмөр дээр нууц юм бичээл баг шиг байна. Ярилцаад л ажил энд өрнөж байна. Тэгээд маш их баярлалаа. Урилга би өөдөг нэлээд гуйсан. Тэгтээ бараг нэг өөрөө нэг ч юм шиг. Тэгээд урилга маань хүлээж аваад тий гоё офис дээр ураад ингээд ярилцсанд маш их баярлалаа. 60 70 80 минут маш богино хугацаанд их хэмжээний мэдээлэл агуулсан подкаст боллоо гэж бодож байна. Тэгээд яг над шиг хэрвээ бүр ингээд огт мэдээлэлгүй байсан хүмүүст бол үнэхээр алчиг мэдээлэл өмнө нь мэдээлэлтэйсэн хүмүүст бол хазарамнаа тийм ингээд өнгөрөгч мэдээлэл байж болно тийм. Тэгэхээр ер нь бол гэхдээ яг огт мэдээлэлгүй байгаа хүмүүс бол маш их байгаа. Тэгсэн мөртлөө хангалттай байр авах боломжтой тийм. 2 жилийн дараа бүр хаана очсон байх юм. 5 жилийн дараа хідэн байртаа сууж ах юм бид нар мэдгүй штэ. Магадгүй өдөр нэг хүн өдөрт ирсэн нөө чан чиний тэр хийсэн дугаараас чан болоод одоо ингээд тийм их чинь 5 байртай. За 3 байртай гэж. Тэгээд тийм тэр чинь бүр амар гоё байгаа хгүй. Тэгэхээр
мэдээж бүх юмны эхлэл бол мэдэх инги гэдэг те сэтгэл шулууд бол ийм зүйлээс эхэлдэг байдаг болохоор энэ дугаарыг хийсэн бүх хүмүүсийн одоо энэ дугаарыг сонсоод ямар нэгэн үйлдэл хийж байгаа бүх хүмүүсийн өмнөөс тэр хүмүүсийн хүүхдүүдийн өмнөөс өөдөө маш их баярлалаа гэж хэлье. Ямар их гоё юм бэ. Баярлалаа. Гэтэ бүр миний ажлыг гэсэн чи бүр нэг талаас амар хөнгөлж байгаа байхгүй. Би одоо уцаар маш их ярьдаг. Одоо ковид яг нэг сая юу болсон шүү дээ локдаун. Тэрнээс өмнө болохоор аяг их уулзчихсан. Локдаун болсноос хойш маш их уцаар яриалсан өдөрт бараг хэдэн дуудлага хүлээж авч мэддэггүй тэр орчин их байгаа шүү дээ. Тийм маш их байгаа. Дандаа анхны мэдээлэл авч байгаа. Энэ мэдээлэл бол анхныхаас илүү бараг дунд чатны мэдээлэл болж үрж байгаа гэдэг утгаараа чи бас монголчуудаа энэ монголчууд амар гоё зөв мэдээлэл хүргэж байгаа. Маш их баярлалаа. За баярлалаа. Юу чи баг юуныхаа подкастынхаа линкээ ингээд бэлэн байлгаж байгаа юм шүү дээ. Тэхэн асангуу. За энийг сонсчоорой. Тэгээд хүрээлээрээ. Тэгээд тийм бол бүр шууд баг advanced те. За шууд илүү юм нарийн нөхцөл байдал руугаа ороод бүтэн те цаг 30 минут 2 цаг. Хитэн кофе сейф хийх юм бэ. Яг ингээд гоё ажлынхантайгаа одоо энэ чи маш бас группээр аяг их ажилладаг шүү дээ. Бөөнөрөө сууж байгаа л эсвэл ажиллаж байхдаа сонсоод тэгээд надад бас ажиллаж байгаа хүмүүс сонсож байгаа. Тэгэхээр аяг хэрэгтэй мэдээлэл өгсөн баг. Тэгээд танд бас жоохон ч гэсэн ихтгэл найдар өгсөн байх гэж чинь бид нар бас байр авч болох юм биш үү? Тийм. Бид яг үндэ бид нар би ч гэсэн яг ажилтаа байхдаа байр. За хэмцэн. Хоо гэдэг хийж орж байгаа шүү дээ. Тэнгүүд за ямар ч ажиллаад үзье гэл. Харсан чи хүүе ямар гоё юм бэ нэгээ бүр ингээд яг ахтай ихчтэй монголчууд дэлхийн юмсан яаж идэр ингээд бүр ингээд миний нүдэн дээр тэр ингээд зүгээр ингээд зүгээр бараа зарж байгаа юм зараадсан байхгүй юу? Би тэгээ бүр цөөхөндөө манай монголчууд тэгээ нэг ингээд бүгдээрээ аваад ингээд явчихвал тий бас гоё нэг сайхан үйл хөдлөхүүдийг авчаал тэгээл иш шайлал амтчихвал гоё л тий. Харин тийш дээ. За ингээд подкаста дуусгая. Энэ үртэл сонссон та нартай бас баярлалаа. Тэгээд оруулахдаа би өөдөө гэх бүх мэдээлэл нэмэлт мэдээлэл авах бол хаанаас холбогдож болох вэ гэдэг мэдээллүүдийг тавьчих. Тэгээд тэд минутаас team сэдвүүд нь эхэлж байгаа гэдэг бас мэдээллийг тавьчих юм бол дараа нь сонсох хүмүүст бас цагийг хэмнэх байх гэж бодож байна. За ингээд энэ удаагийн дугаар өндөрлж байна. Баярлалаа. Баяртай. Сонсон баярлалаа.